дараагийн дугаар эхлэхэд бэлэн болцсон. Хинт чи яа. Хинт штилэрээ мартаад ах юм тий. Бүр нэрэнч мартцсан юм биш үү? Хинт штилэрээ мартсан. За өнөөдрийн зочныг танилцуулаарай. Чиний найз. За, миний найз. Миний цахим найз, цахим юм. Цахим найз. Тий, тэгээд тэгтээ цахим эмч гэхээр бас өөр байх шиг байна тий. За, би чинь яг фитнес тал руу. Тий, тэгэхээр энэ эмч маань болохоор цахим фитнес эмч. Мэднэ үү? Дүндээ харж ирсэн. Би гэхдээ нөгөө Facebook дээр харахтаа зөндөө юу юм болов гэж. Жинзи. 35 гарсан залуу айн гэж хараад исэн чи энд ирсэн чи жоохон хүүхэд юм биш үү? 19 настай шүү дээ. Дөнгөж 19-тэй цахим фитнес эмч. Зодлоо 19 шүү. Чихэн нэр нь хин бэ? Би одоо цахимаал гэж дууддаг шүү дээ. Цахимаа гэж дууддаг хүмүүс ерөөсөө байна. Цахимын найзууд маань. Наач лүдвд орж. Лүдвд орж. Эмч маань ирсэн байна. За тэгэхээр цаашаа бол лүдвд орж эмч өөрөө юугаа яачих? Одоо танилцуулга ичгдэх үү? За төсвөртөд танилцуулах яах вэ тий. Хөх бамбай амис заслын эмч яг үндсэн мэрэгжил маань бол уусаа ер нь олон улстай яг нарийсахта Брестен Тайройд гэж нарийсдаг байхгүй. Тэгээ тэрнийхээ жишгээр нарийсаад сурсан. Тэгээ хөх бамбай амис заслын эмчээрээ одоо бол яг юм түлхүү яг фокуслаад ажиллаж байна. Ягаад захин фитнес эмч гэхээр өмнө нь бол яг сургалтынхаа явцдаа өөрөө бодис солилцоо фитнес нэлийн сонирхолтой байсан болохоор өөрийнхөө уншсан, мэдсэн, сурсан юмнуудыг хүмүүст хэлж өгдөг, контент хийдэг ажилтнаа түлхүү дуртай байлаа. Тэгээ одоо бол сошиалаас нэг жоохон зай барих маягтай. Тэгээ үндсэн яг хийдэг юмдаа төвлөрөөл явж байна да. Тэгээ сошиал од. Тийм. Харин тийм үлээ. Одоо 100k боллоо. 100k болсон байж байгаа унж ш та. Тийм үү. Гэхдээ энэ унд юм байна тий. Ер нь жоохон ингэж идэх багсчаар л Instagram ч ингэ буучдаг юм. Тийм ээ. Facebook бол харьцангуй доктортой. Тийм. YouTube бас унсан. Тэгээ сүүлдээ би яг уу одоо өөрийн чинь жишээ нь цахим тэр юугаа платформ одоо юу гэдэг пэйж гэх юм уу те авч явж байгаа энэ байдал чинь бусад одоо дагагч нарт чинь яг идэвхтэй бүр ингэж харьцаад юм асуугаад юм уу ингэдэг хэдэн хувь нэ? За 40% л. Тийм үү. 30-40%. Тэгэхээр нөгөө чанартай дагагч, чанаргүй дагагч гэдэг. Тэр айгүй нөлөөтэй. Яг зөндөө хүмүүс бичдэг маа. Гэтэ тэрийг би яг хувилж үзээгүй ч гэсэн одоо ингэ постын интеракшнуудыг ингэж харна шүү дээ. Тэгэхэд бол нэг 30-40% тайл идэвхтэй хүмүүс байдаг юм болов гэж харсан да. Тэгэхээр би тэгж инсайт хараагүй амар бодож байна. Анх ч дөнгөж эхэлж байхдаа ингээд фолловерсаа хараад нэмж байгааг нь хараад тий постн дээр лайк дарах болох нь дахин орч хараалаа. Тэгэл хүмүүний зөв хүрэж байгаа мэдээлэл хүмүүс таалагдж байгаа маань гоё болж байгаа маань ингээл өөрийнхөө рилийг өөрөө үзээл энэ ч юм нэ. Орлоос очдөг. Яг мэдчихэв. Өөрийнхөө бичлэгэн дээр өөрөө инээж өгнө гэх. Тийм байсан. Тэгээд тийм байж байгаа. Сүүлдээ тэгээд нэг тийм тэр нэг утга учиртай санагдах болтсон. Тэгэл сүүлдээ инсайтаа орж хараагүй байна. Зөндөө бодож байгаа юм. Залуу хүн тэгээд тэрэн дээр идэвхтэй байхаар ерөөсөө тэрийг л хийхгүй бол амьдралгүй юм шиг тий. Сүүлийн үед энэ сошиалар зөвлөгөө өгдөг хүмүүс л бүр хэтэрхий их болцсон. Too much. Тэгээ буруу зөрүү их юм ярьдаг. Буруу нь мэддэхгүй. Тэгээ тэрийгэ дагаад ч гэсэн одоо энэ үнэлэмж нь бас айгүй их унж байна. Хин нь үнэн, хин нь худлаа яриад байгааг иргэд өөрсдөө мэдэхгүй учраас тэр донд чинь надад бол айгүй тийм нонсенс санагдаад сүүл рүүгээ утгагүй юм шиг санагдаад ингэж яхаар яг үндсэн карьертай сайн хараад бодтой ингэж яхаар гэхээр хараас нэг амар өөхөлрүүд боддог. Тэгээд яг нөө би орж ирэхэд таниагүй шүү дээ. Яг сошиал дээр хардгаас хамаагүй царай л зурагшгэ байл та. Яагаад зурагнаасаа царайлаг байгаа юм бэ? Чи ямар сонин гомдолтой вэ? Хүмүүс чинь чи зурагшгэ царайлаг байл та гэдэг байтал. Чи зурагшгэ юу лээ зурагнаасаа царайлаг юм аа. Ямар царайлаг юм бэ? Эхнэрт. Ой, дөнгөж миний краш гэж нэг краш харуулсан. Бодлон өөрчлөлт бүрийн болгоё гэж бодохгүй юу?
Дараа нэрийг. За ингээд манай зочноор ирсэнд маш их баярлалаа. Тэгээд өнөөдөр манай хинцчтэй хэлээрээ дугаарыг маань энэ Irish Pub гэдэг Royal Irish Pub гэсэн байсан баха. Royal House зочдод. Энэ Royal House зочдуудын нэг давхурд байрладаг. Тэгээд эднийг бүр 12 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ 13 дугаар хорооллын зүүн дөрвөн замын урталд байдаг энэ Irish Pub-ийнда маш их баярлалаа. Тэгээд зочноо ингээд Irish Pub-ийн коктейлаар дайлъя. За баярлалаа. Тамако кофега тулах. Кофега тулах ч юм уу. Дайттай байна. За. Сүүлийн хүмүүс дайт аяг их барьж байна тий. Өнөөдрийн яриа маш сайхан байх болтугай. Шинжил болох гээд үү? Шинжил болох гээд дайт бариад. Гэхдээ миний өглөө болгон дайет, орой болгон за яах вэ? Маргааш гэд ийм бодол, өглөөний бодолтой амьдардаг хүн. За тэгэхээр өнөөдөр цахим эмчээсээ юу асуумаар байна? Цахим биш, амьдаар шууд асуултаа өрнүүлье. Би болохоор цахим эмчигээ болохоор ерөөхдөө онцолж нэг анзаарсан юм нь болохоор сүүлийн үед яхаа охид эмэгтэйчүүдийн өөрөө болохоор хүүх бамбаан эмчгээ тэгээд байгаа. Тэгсэн чинь орчин үеийн байдлаар хараадсан чинь ингээд хиймэл одоо нөгөө охтуудыг хүсэж байгаа нэг гоё хөхийг урлаад байгаа байхгүй энэ эмч маань. Тэгсэн чинь пластик surgery-гийн одоо пластик хирург гэж хэлдэг бах те. Яг тийм юм уу гэхээр хүүх бамбаагээ явчихад. Тэгэхээр шууд ихний асуулт хүүх бамбаа эмч пластик одоо засал хийх хоёр ерөөсө цух уу? Тийм ер нь нэг бол би одоо зүгээр зах зээлийн байдалтай тааруулаад дайлыч үү гэж асуух гэдэг. Ерөөсө дайлахгүй. За. Тийм ер нь бол одоо би чинь нөгөө нэг дотрын эмч биш байхгүй. Анхны бүр суурь нь ерөнхий мэс заслын эмч. Тэгээ бид нар чинь ангаахаар 6 жил сурч дуусаад нарийн мэргэжил сонгохдоо 2 жил мэс заслаар сураад ерөнхий мэсээр сураад тэрнийхээ дараа дахиад нарийсаад тэгхдээ хөхний хавдрын мэс заслаар нарийсан байхгүй. Хөхний хавдрын мэс заслаар нарийсж байхдаа орчин үеийн нөгөө хавдрын хаалганы чиг хандлага хавдрын одоо ингээд аль болох одоо хөхний аль болох үлдээгээд хавдрыг авах гэдэг чиглэл рүү явж байгаа. Хөхийг бид нэр үлдээж л байгаа бол яаж одоо нөхөн сэргээх үү гэдэг буюу одоо пластик мэс заслаа давхар заавал авч явах тийм шаардлагатай болсон гэсэн үг. Одоо нэг 30 жилийн өмнө бол заавал одоо хөхийн заавал ингээ бүтэн авдаг байлаа шүү дээ. Хавдрал байна. Бүтэн аав нь хийм гэдэг гэсэн бол одоо бол ерөөсөө тийм байх болсон. Аль болох үлдээн. Боломжт нэг жоох эд байсан ч хамаагүй үлдээгээд тэрийг нь одоо өөрийнх нь өөхөр ч юм уу өөрийнх нь булчингаар за эсвэл имплантаар нөхөн сэргээдэг ийм тренд одоо дэлхийн нийтээр байна. Тэгээ энийг дагаад явж байгаа. Тэгээд хөхний мэс заслаар сурсан, хавдрын мэс заслаар сурсан учраас гоо сайхны мэс засал нь бол заавал хамт орж ирж байгаа гэсэн. За тэгээд араас нь болохоор зөвхөн хүүхд дангаараа бол тийм байдаггүй. Давхар заавал бамбай гар сурдаг. Бас ялангуяа Азийн орнууд Азийн мэс заслын эмч нар breast and thyroid гэдэг чиглэл хамт авч явдаг. Тэгээд тэрний дагуу дахиж бамбай мэс заслаар сурсан гэсэн. Тэгэхээр хүүхд бамбай хосолсон мэс засал хийдэг. Гэхдээ энэ хоёр чинь хоорондоо адилхан тал зөндөө байхгүй. Яг гэвэл аль аль нь булчирхай. За аль альных нь тохиолдол бол эмэгтэйчүүд илүү элбүү тохиолддог. Одоо бамбаа мэс засал гэж одоо 60-40 харьцаатай эмэгтэй хүнд илүү байна. Хүүх бол уус ойлгомжтой 99% харьцаатай дандаа эмэгтэйчүүд орж байна. Тэгээд аль аль нь нөгөө superficial буюу биеийн дээр гадна байдаг эрхтнүүд те яг арьсан доор байдаг эрхтнүүд эход харагдах байдал, эхоны үнэлгээгээ бүх юм адилхан байхгүй. Адилхан биш ойролцоо. Тэгэхээр энэ хоёр мэргэжлийг давхар авч явдаг гэсэн. Тэгэхээр нөгөө нэг сошиал дээр харагдаж байгаа нь учиргүй би ч одоо хавдрын тим хаалга энэ төрийгэд харуулад иж болохгүй учраас түлхүү одоо зөвхөн хүмүүст ил харагдаж байгаа нь имплант гоо сайхны хаалганууд байгаад тэгээд хүмүүст тэгж бодож иж магадгүй. Одоо нөгөө нэг нүдний эмч нар чинь давхар байдаг болчиход байгаа шүү дээ. Гэхдээ тэр чинь нүдний мэс заслын эмч нар гэдэг тусдаа зөвхөн нүд байлаа гэд бүгд мэс заслаа хийх гэсэн үг биш болчих. Одоо зөвхөн хүүх байлаа гэд бас бүгд мэс заслаа хийхгүй байна шүү дээ. Дотоод шүрлийн эмч нар гэж байна. Одоо бамбайн дааврыг зохицуулж өгдөг тийм. Дааврын хяналтын тохируулдаг, эмийн тунганд тааруулдаг. За би бол тийм зүйл хийхгүй гэсэн үг. Зөвхөн мэс заслын асуудлуудыг нь шийднэ. Бүтэн авах уу, тал авах уу, алийг яаж үлдээх үү гэдэг асуудлуудаа шийддэг гэсэн. Тэгэхээр хоёр тусдаа. Адилхан бамбай боловч мэс засал эндокрин хоёрын тусдаа гэсэн. Сая Японд чинь нөгөө халуун оршонд орно шүү дээ. Тэгэнгүүт нөгөө хүний одоо нөгөө хаалгаагаар хөхөө ахуулсан хүмүүст одоо нөгөө Японы халуун оршин чинь алчуурч гэсэн авч орохыг оргилдэн шүү дээ. Тэг шавшаалт орох юм уу? Тий. Япон уу? Тий.
Япон мөртлөө юу гэж. Харин тийм одоо Хамгийн их нодог хүмүүс. Тэгтээ 90 мэрээ салангад. Тийм. Тий гайхалтай шүү дээ. Ороод ирлээ. Ороо. Тэгин удаа нөгөө хүүхний хавтартай хүмүүст бол юм өмсгөл бэлэн байгаа шүү гэд нөгөө Хөхөө ахсан бас муу. тэднийг болохоор хүндэтгээд нууж болно гэж байна. тийм ээ. Ялангуяа одоо 10 сар одоо нөгөө цацагдчихж байгаа 11 сар болж Яг хүүхний хавдрын сар шүү дээ. өнөөдөр бол 10 сар 10 дугаар сар чи хүүхний хавдрын Сайн биш та хоёр мэдчихэж байгаа юм шүү дээ. тий Бид хоёр хөхөө үзүүлэх гэдэг өөрийг чинь дуудсан юм. тий одоо нөгөө хүүхний хавтартай тэмцэх сар болж Хүүхний байгаа. хавдрыг таниулах тий. Тэгээд бас нөгөө сүүлийн үед ингээд нөгөө тэгээд харсан чи бас тийм юм хүмүүсд орж байгаа хүмүүс байгаа байхгүй юу. Тэгээд бас сайн мэдэн дээр нөгөө сонин дээр хараад исэн чинь бас хүүхийг яаж тий сэргийн хүү гэдэг айгүй том асуудал. Тий хүүхдээ байх уу одоо хүүхдээ баймаар байна уу үгүй байна уу гэдэгтэй одоо айл болохоор бас эдийн засгийн хувьд бас тий одоо тийм хүндрэл учруулахгүй байх шиг бас гоо сайхныг авч үлдмээр нь штэ тийм асуудал зөндөө яригдчихэж байгаа юм лээ Японд. Тий. Энэ бол бүр дэлхийн нийтээр 10 сар breast cancer awareness хавдрыг таниулах, эрсдлээс сэргийлэх, хөхөө өөрөө шалгадаг байхад уриалах тийм сар. Та хоёр одоо хөхөө шалгадаг өөрөөсөө. Би шалгадаг шүү. Өөрөөсөө шалгадаг Харин тийм ээ. Гинт боддtiin. Заас нэрийг хөхийг ингээд шалгаж малах хэрэгтэй байдаг тийм ээ гэж боддtiin. Гэхдээ яг ингээд барьж мараал ингээд юус үзээгүй. Яг хаа магадгүй нөгөө хүн нөгөө дандаа л нөгөө хажуу те нэг юм өвчлөл үүсэл эвгүй оргих ч юм уу тэгэхээр л тэгэл ах л та. Ер нь л аюу боломжтой байхгүй. Одоо нийт одоо Монголд онцлогдож байгаа хавдрууд 34% нь эрт үе шатанд онцлогддог байхгүй. 34% үлдсэн 67% нь хожуу шатанд гэсэн үг. Хөхний хавдрын үед болохоор 66% нь эрт үе шатанд онцлогддог. Яг тэгвэл эн чинь биеийн гадна байгаа учраас өөрчлөлтийг харьцангуй эрт мэдэх боломжтой. Тэгээд дээрэс нь хөхөө өөрөө шалгадаг бол бүр эрт мэдэх боломжтой. Тэгэхээр харьцангуй эрт онцлогдож байгаа хавдар. Тэгээд үүнийг бүр жижигхэн дээр нь хүртэл мэдэх боломжтой. Гэтэ нөгөө хөхнийхээ том жижигээс хамаарна. Том хөхтөө байх тусмаа мэддэхгүй бодно. Жижиг хөхтөө байх тусмаа амархан одоо нөгөө бэрсэн үнэлэх юм. Ил гараад ирэхэд амар ахна шүү дээ. Тий харин би бол айгүй амархан. Тий би ч амар дөө гэж амар хүндээ. Том жижигээр бол хавдрын одоо үүсэх тэр хамаагүй. Том хөхтөө ч жижиг хөхтөө ч эрсдэл нь бол тустай. Гэтэ одоо үлдээж болдог болцсон гэдэг нь яаж тэгэхээр яа гэсэн. Одоо ер нь бол ийм байна. Хөх хадгалах мэс заслууд breast conserving surgery-нуудыг хийж байгаа. Одоо хавдрын голомт ямар байгаагаас хамаарат за тэгээд шууд хаалга хийх боломжтой байна уу гэдгийг тустай. За хэрвээ хавдрын голомт жаахан том байх юм бол эхлээд неоаджувант хим эмчилгээ буюу хаалгааны өмнөх хим эмчилгээ хийгээд хавдрын голомтыг жигжигрүүлээд тэрнийхээ дараа яг тэр муухай байгаа. Одоо жишээ нь нэг төмс ч юм уу хөгцөрчөж гэж бодъё л та тий. Хуучин бол төмсөө бүтнээр нь хайдаг гэсэн бол одоо зөвхөн тэр хөгцдөг хэсгийг нь уйлж аваад тэгээд үлдсэн төмсөө ашиглана л гэсэн үг байхгүй. Тийм тал руугаа. Тэгээд нөхөн сэргийх олон аргууд байна. Далбааны булчингаар явж болно, хөвлийн булчингаар, хөвлийн өөхийн дээш нь татаж суулгаж болно, имплант суулгаж болно. Эсвэл зүгээр л том хөхтөө хөөхнүүд байх юм бол хөхөө багасгангаа хавдрын хаалгаа хийлгэх гэх мэтийн одоо боломжууд байна. Гэхдээ эн чинь гол нь стейжээс айгаас хамаар. Эхний 1-2 дугаар үедээ онцлогдож явах юм бол хадгалах боломжтой. 3 болон 4 түүнээс дээш болоод эхлэх юм бол ер нь бол бүтнээр авах. Тэгээд дээрэс нь бас хортой хоргүй гэж байна. Энэ дандаа хортой хавдрыг ярьж байгаа. Хоргүй хавдар дээр бол дандаа үлдээн. Хоргүй хавдар дээр хийж хөхийг баг байхгүй дээ. Яг хэмжээнээс хамаарч гэсэн тийм амар том бүтэн авахар хэмжээнд болтол ургацсан хоргүй хавдрыг бол айгүй ховор. Дандаа хортой хавдрыг ярьж байгаа гэсэн үг. Тэгэд оролдож ингэж үзэхгүйгээс наан өөр симптом илэрх боломжгүй юм. Жохон төвхтэй. Хөхний хаалгаа одоо хөхний хорт хавдрын шинж тэмдгүүд нь тийм амар мэдэгддэггүй. Одоо хүмүүс хөх өвдөд байна гээл те ирж үзүүлдэг байхгүй юу. Сарын тэмдэг ирэх үед өвдөжээ. Эсвэл зүгээр байнга өвдөд байна, хавдар байх үедээ гэд. Тэгсэн чи яг үүндээ хөхний хорт хавдрын шинж тэмдэг донд өвдөлт гэдэг юм байхгүй. Тэгэхээр одоо элэг шиг ерөөхдөө бол дүлий байдаг гэсэн. Тэр тийм учраас та өөрөө шалгаж үзээрэй, толинд хараарай гэдэг аахгүй. Тэгээ толинд харахаар яа дий.
Хомбоц мэдэгддэг юм уу? Хонхот За ер нь бол шалгах тухай ярил л та тий. Ямар шиш тэмдгүүд илэрх үү гээл. За хөхөө шалгахдаа заавал сарын тэмдэг ирээд дуусны дараа шалгана. Яг гэвэл сарын тэмдэг ирж явах үед дундуур нь эстроген даавар дэше өгсдөг учраас түүнийг дагаад хөхний эдийн хөгжил илүү нэмэгдэнэ. Тэгэхээр ингээд илүү барихад зузаан одоо юм хатуу болж мэдрэгдэх нь шүү дээ. Тэгэхээр сарын тэмдэг ирээд дуусны дараа. За тэгээд усанд орсны дараа гэж. Усанд орсны дараа арьс болон булчин гой сулраад зөөлхөн болно тий. За энэ үед нь болохоор эхлээд ингээд толинд ингээд гараа ингээд харах нь шүү дээ. За ингээд толинд харах үед одоо та насаараа хөхөө харсан юм чинь жоохон өөрчлөлт байна гэвэл ер нь бол мэдэгдэх нь шүү дээ тий. Жишээлх юм бол хөхний эм тэнд хонхоох байж болно. Товоох байж болно. Мэржгэр зүйлд мэдэгдэх. За хөхний толгой цаашаа татагдах гэх мэт одоо энэ харагдах шинж тэмдгүүд байна. Гэхдээ төрөлхийн одоо хөхний толгойд отгошоо хүмүүс байдаг. Энэ бол асуудалгүй. За хэвийн гадна байжгаад нэг өдөр татагдаад ирсэн бол одоо үзүүлнэ гэсэн. Тэр ер нь өөрийгөө мэддэг хүн. Тийм. За ингээд хараад гадна талын өөрчлөлт байна уу гэдэг нэг гүйлгээл харчихна. Учиргүй амар нарийн байх шаардлагагүй. За тэгээд үүний дараа болохоор гараа ингэсэн байгаа юм чи одоо дээшээ ингээд хөдөлгөд үзнэ. За ингэж хөдлөхөд хэвийн хөх бол ингээд маасаараа дээш доошоо ингэж хөдөлж явах хэрэгтэй. Төсөөлөгдөж байгаа зү тэ. За гэтэл хадрын голомттой ч юм уу ямар нэгэн масс тэнцээ байх юм бол одоо нэг хуруугаараа ингээд дарж байгаад хөдлөж өгнө төсөөлөхөөр яг тэр дарж байгаа хэсэг нь хөдлөхгүй бусад хэсэг нь дээш доошоо хөдлөнө үү тий. Тэгж байгаа тийм арьсны татагдлын шинжүүд илэрч болно. Дандаа байж болох шинжүүд нь. За тэгээд юу ч байхгүй байх юм бол одоо нэг гараараа тэмтэрч эхэлнэ. За тэмтэрэхдээ нэг хуруугаараа биш 4 хуруугаараа тэгээ хурууныхаа үзүүрээр биш алгаараа. За тэгээд 12 цагаас эхлээд бүтэн ингээд алгаараа тэмтэрч үзнэ. Алгаараа тэмтэрч үзэхэд энэ дунд одоо юм бонгор товгор зүйл байна уугүй юу гэдгийг шалгаад хоёр талаа бүгдийг шалгаад барьж марах шаардлага байхгүй. Ингэж барих юм бол нөгөө булчирхаалын хэрэгтэй учраас булчирхаа нь ингээд бонгор тэмтэрэгдэж болно. Тэгээд дандаа дарж шалгана. Тэгээд сууругаа дарж бас шалгана. Сууганд тунгалгийн булчирхаа өөрчлөлттэй байна уугүй бас бонгор булчирхаа тэмтэрэгдэж болно. Ингээд болоо. Энд чинь ингээд ярихад урт мөртлөө нэг 2 минутын л ажил баг. Би ч нөө эрт илрүүлэхт ороод хөхөө шалгуулсан чи хөх юм анаста ингэж нэг авчаал Тий. тэгээд тэр болохоор нөө рентген зураг авчих. Тий. Ерөнхийдөө охтууд маань бол 20 наснаас хойшоо 2-3 жилдээ нэг удаа эход харуулах, 40 наснаас хойшоо жилдээ нэг удаа эхо болон ингэж авчдаг маммографт заавал харуулахыг зөвлөж байгаа. Гэтэ хөхний хавдар эрэгтэй хүнд үүснэ гэж байна. Үүснэ гэж байна. Байх уу? Байна. Одоо үр хөврлийнхөө шатанд бол эрэгтэй эмэгтэй хоёр хүүхэд ч яг адилхан байхгүй юу ер нь л. За тэгээд ингэж адилхан байжгаад хөхний аль альнд нь энэ хөхний эд байна гэсэн үг. За гэхдээ эмэгтэй хүнд бол өндгөвч байна, эрэгтэй хүнд бол төмсөг байна тий. Тэгэхээр аль даавар нь илүү их ялгарч байгаагаас хамаарат шиж тэмдгүүд нь өөр одоо ялгараа хөгжих нь шүү дээ. Тэгэхээр яг хүүхдүүдэд бол яг адилхан эд байжгаад за шилжилтийн нас эхэллээ 10 наснаас хойш 11 наснаас эхлээд өндгөвчнөөс эстроген даавар ялгарч эхэлнэ тий. За энэ эстроген дааврын нөлөөгөөр хөхний эд ургаж эхэлдэг. За эрэгтэй хүний хувьд болохоор эстроген тийм их биш учраас хөгжихгүйгээр тэгээ байж идэг. За гэхдээ эрэгтэй хүний хөх ургах бас үзэгдэл байна. Энийг бол гинекомасти гэж нэрлэдэг. Дөнгөж нараа үедээ одоо дааврын тэнцвэр алдагдсанаас болж хөх ургаж болно. Ээжийнхээ дааврыг аваад ээжийнхээ дааврыг аавна гэхээс илүү за ер нь бол ойролцоо. Тийм ойролцоо. Одоо нөгөө ихэс мэксээс тэр дамжиж байгаа дааврууд тэрний нөлөөр нараа үедээ нэг байж болно. Хоёрдугаарт болохоор шилжилтийн наснда. Гуравдугаарт өтөл наснда буюу тестостерон унасны дараа хөх ургаж болдог. За эсвэл эмгэгээр одоо нөгөө фитнесийн тамирчид ч юм уу даавар ордуулах хэмжлэг хийдэг хүмүүс. Энэ тохиолдолд бас эрэгтэй эмэгтэй дааврын тэнцвэр алдагдсантай холбоотой эрэгтэй хүнд хөх ургаж болно. Тийм болохоор эрэгтэй хөхний хавдар байх боломжтой гэсэн үг. Тэгээд энэ нь бол байна гэсэн үг шүү дээ. Болцгой байгаа юм чинь. Тэгээд энэ бол нийт тохиолдлын 1%. 91 харьцаатай байх нь бэ? Зөө. За. Энэ аал юм шүү. Өө ногоо цагаа цээж мах өвс ногоотой ороод ирлээ. Өвс ногоо цээж минь ямаа биштэй. Дайтыг та хоёр ер нь юу гэж бодож байна? Галбирчих уу? Би бол хувьтай ерөөсөө сонирхолгүй байна. Ягаад гэх юм бол Сүмтэй гэдэг юм байна. Яагаад гिचэл ногоо идэ явуулдаг. Чи манайд ирээд харсан мэдсэн манайд ямар ч тойл байхгүй. Тий. Ихний тойл авахгүй би нүрээ харж чаддаг. Нүрээ харах тойлж авахгүй, бүтэн биеэр харах тойлж авахгүй. Тэг яагаад вэ гэхээр тойл харах ер нь надад бол амар цагийн гарц. Тойл харснаас болоод үүсэх
амар их одоо үйлдэл гараад ирэх хог нүрээ бодох нэг төрөө тий хувцаа. Тэгтнээс харахгүй байсан амар. Тий. Тэгээд харахгүй гараа явснаа гинт гадаа тойлд хаалцсан чи очих юм шүү. Тэгээ бүр өөртөө ихлэг болоо явчихдах болчих юм шүү. Би бүр багасаа юм чинь чочихгүй байхгүй тийм бодсноос бас дахин Энэ Надаа гэдэг. ямар сонирхолтой нэг хараад байна. Энэ нөө ерөөсөө цагийн гарцсан юм. Тэр гэхдээ ер нь зөвхөн таны хувьд тийм юм уу эсвэл харин Миний хувьд тий. эргэн тойрон чинь гэхдээ тийм хүмүүс хэрэг тааралдаж байна. Бараг байхгүй. Баг байхгүй. Одоо орчин үед ч хүмүүс дандаа гадаад үзмжиндээ харж байна. Тойлтно гэдэг чинь одоо баг ингийн үзэгдэл. Эрэгтэйчүүд хүртэл айгүйх тойлддог гэсэн юм шиг. Тэр хамаг тэр миний хувьд бол тэр гай гам шиг төрөл харахаас эхэлдэг байхгүй. Тийм болохоор төрөл баг. юу гэсэн юм бэ? За энэ тухай юу гэж бодож байна та? Би бүр айгуу сонирхолтой. Манай захимаачсан ойтой. Хоёулаа сонил юм тий. Бас Тэгэхээр энийг гэхдээ яг толгойгийн Томокогийн гэрте толгой хинцчтэй хэлээрээ. Миний хувьд диетийн хувьд тэгэхээр би гэхдээ диет байх дурггүй. Ер нь би хоолн туртайхан яг нөгөө нэг амьдралын шаардлагаар ч гэдэг юм уу яалцчгүй яг нөгөө хүн бас жин нэмэл бүр ингээл яхаа алдаад тэгэхээр бодно л доо. За би ингээд юм 20 хасъя. Тэгтээ юу ч нэмэр болтгүй. Гол нь нөгөө би өөрөө нэг тийм хүн юм ааши. Би энийг өнөөдөр идэхгүй байсан ч би турахгүй. Би энийг хоёрыг идээд бусдыг үлдээсэн ч турахгүй. Аюу сан тэр яагаад гэдгийг би ерөөс ойлгоогүй. Тэгтээ ялангуяа нөгөө сүүлийн одоо нөгөө 30 нас 40 нас хүрснээс хойш бүр ялангуяа тийм болцсон. Өмнө нь болохоор бас яг 10 настай хүүхэд бол угаасаа л хөнгөн шингэнгүүгээл хоолтой ундгүй гүжитл тархалтагчгүй за жоохон чихэр боо үедээ нэг хэсэг байжсэн бол магадгүй буцаад нөгөө гүйлт хөдөлгөөндөө орчиход байхгүй болчихдаг шүү дээ. Тэгэхээр хүн хүнээсээ өөр ахаа зарим нь жоохон идэхгүй ангууд амар сайн дурдаг ч юм байдаг. Тэгээд яг надад нэг тиймэрхүү үйлчлэл өгдөггүй болохоор би диет гэдгийг бүр сүлдээ ядаргаалсан. Тэ одоо энэ би одоо жоохон хөнгө марафон гэх гэж 12 сард. Тэгээ тэрэм зориулж жоохон жин хасъя гэж бодож байгаа. Тэр тэгэхгүй болоод өвдөгөр өвчих гэдэг шүү дээ. Өвдөгөр өвчих. Зөв. Гэтэ манай цахим юмч бол бүр ер нь эрүүл мэндийн хувьд одоо гоо үзэмжний хувьд өөрийгөө маш сайн авч явдаг бах те 100к болох ч юм чи. Яг мэдлэг мэдээлэлч ер нь их юм уншсан юм байгаа илгүй. Тэгээд их юм уншаад олон янзын хүмүүстэй уулзаал тэгэл явангууд ч ер нь тэмцвэр гэдэг юм дээр л яг бууж байна. Одоо ингээд бүтцийн дүнэлтэндээ. Бодис солилцоо гэдэг чинь өөрөө амар том сэдв байхгүй юу? Одоо бидний энэ идж байгаа нэг ширхгийг одоо энэ чедон жемс байла. Бидний биед ороод задраад хамгийн жижиг эцсийн молекул олж нарийн гидсэн шимэгдээд тэр нь илгэнд очиж хувирах. Тэгээ танд хэрэгтэй байгаа тэр уураг эсвэл бол даавар болж нийлэгжих. Тэгээд эргээд үлдэгдэл нь биеэс гадагшлах гэдэг юм. Бүх процесс чинь нийлээд бодис солилцоо амар том. Энийг хүмүүс ингээ хитрхи ингээ өнгөцөөр хараад хөнгөн хүлээж аваад тэгэл янз бүрийн дэглэмгээл, тураан гээл, хоол ундыг хасуулаад ингээл тэгээд энэ донд чи энергийн бодис солилцоо гэж орно, шимт хичээлийн бодис солилцоо гэж орно. Айгуу том. Тэгэхээр эцсийн эцэст ер нь бол айгуу тэнцвэртэй л ах хэрэгтэй. Эдсэн бүх зүйлээ шатаахаар хэмжээний хөдөлгөөн хийдэг. Тэрнээс биш шарсан дахиад идэл таргалчаад байгаа юм бол байхгүй. Та бүр айгүй цээж мах идээд ч таргалах боломжтой байхгүй яг үүндээ бол үүс идээд заавал тураад байгаа юм байхгүй. Яг үнэ. Гурил идлээгээд таргалаад гурил нь муу юм бол байхгүй. Тэрний хоорондын баланс хэмжээг тохируулж чадахгүй байгаатай л бүх зүйл холбоотой яг үүндээ л. Яг үнэ. Би нөгөө сүүлийн үед тийштэй гурил бутаа те одоо нөгөө нүүр суусыг үзэн ядсан юм сайн их гараад ирсэн шүү. Тэр яа үзэн ядаж болохгүй шүү. Бидний биеийн 70% нь нүүр сус байх хэрэгтэй. Угаасаа хоол хүнсний 70% нүүр сус ах хэрэгтэй. Тэш өгчөө. Тэгээд тэр чинь өнөөдөр босож явах одоо хүч болно шүү дээ тий. Босож явах хөдлөх одоо за баярлалаа. Бидний ингээд юм яриад суух. Энэ бүх зүйл чинь л одоо нүүр сусны л ач шигтэй ерөөс. Одоо энэ макро шимт хичээлгээл уураг нүүр сус өгтөөс гэл 3 л юм байна шүү дээ. Тэгэхэд энэ гурвын алийг ч хасах хэрэггүй байхгүй. Аль нь өөр ингэс үүрэгтэй. Нүүр сус гэхэд энерги ялгаруулж байна. Уураг гэхэд одоо энэ building block буюу үндсэн одоо энэ барилгын чинь тоосго.
Таны эдисийн яг тэр бүгд үндсэн нэгдэл нь олж өгч байна. Өөх тос гэхэд чинь дааврын солилцоонд оролцож байна. Шинэ даавар үүсэх адилхан бас одоо энергийг хадгалах тэр процесс чинь өөх тос шүү дээ. Тэр алийг ч хасах хэрэггүй. Тэнцвэртэй л бай. Ягаад хүмүүс цагаан гурилыг муулаад, гурилгуудаа цагаан будааг муулаад. Тэгэхээр нэг амар турсан хүн байдсан шүү дээ. Миний бас тандыг хүн л дээ. Нөгөө турсан амар бүдүүн байж турсан хүн. Тэгээд хүн гурил будаа сайхан л тест буруу гэдэг тий. Гөө тэр чинь байглаасаа бүхэл юм хэрэгтэй. Хамгийн гол нь процессд фүүдийг л идэхгүй байх хэрэгтэй. Процессд фуд буюу боловсролтод орсон. Байгаль дээр байгаа хэлбэрээр л байгаа бол одоо энэ талхыг идэлээ нүүрс ус шүү дээ. Одоо би энэ ногоог идлээ. Брокколи ч гэсэн адилхан нүүрс ус. Ягаад гэвэл энийг ч гэсэн хорихгүй байгаа юм бэ? Луун бүгдээрээ нүүрс ус. Тэгэхэд процессд орно буюу байгаль дээр байгаа хэлбэрийн хоол чинь алдах тусам дотор нь байгаа шим тэжээлт бодисуудаа алдчихэдэг. Тэгээд зөвхөн хоосон илчлэг гэдэг юм л үлдэнэ. Тэгэхээр таны би яах вэ? Шим тэжээл авахгүй илчлэг аваад байгаа учраас дахин өсөх мэдрэмж төрөөд хоолны аппетит нэмэгдээд байна. Тэгсэн мөртлөө таны идж байгаа хоолны сонголт чинь буруу. Дахин шим тэжээлгүй процессд фуд идээд байх юм бол илүүд л энерги хоримтлагдаад тэр төргөө таргалт явагдаж эхэлнэ. Дээрээс нь хоолны аппетит бүр их нэмэгдэнэ. Дээрээс нь бодисын солилцооны хурд удаашна. Гэт ингээд амар их академик юм яриад байна уу? Үгүй. За ингээд ажиллаад хараад яг сагалгаа игээд боолт хийгээд ирсэн тий. Юуны хагалгаа орсон юм бэ? Бүхний хагалгаа. Автрын хагалгаа хоёр. Тийм үү. Өмнөх хагалгааны хүмүүсээс боож. Шархын нарчилсан гэдэг. За. Тэгэхээр энэ их ажлын дараа сайхан шүлтэй хоол идэг гээд бидний Irish Royal Pub-ийн нэрийн шүлгийн захиалсан байгаа. За баярлалаа. Би одоо сүүлийн үед энэ чүмэг үү? Чүмэг байна тийм. Тийм, энэ чүмэг нь би аягүй дуртай болчиход байгаа. Хуваалцаарай. Чүмэг нь дуртай болчиход байгаа. Тэгээ манайхан ч гэсэн чүмгийг аягүй хийдэг болч тээ. Ер нь хаасайгүй юугаар чамаагүй. Тэгээ гадныхан хүртэл чүмгийг бас ингээд сүлдээ юунд оруулсан билээ шүү дээ. Тэнд би аягүй их рилэр юм харж байгаа. За тэгээ сайхан оллоорой. За баярлалаа. Сайхан олцоор. За ногоо маханд орсон хүүхэн манай хажууд нэг байна. Арахгүй эсэндээ ингэ. Би тэгтээ дайет барихаар яг уу эхэндээ бол ингээл стандарт нөгөө нэг өөрийнхөө нэг гой сайхан болохын тулд ялчгүй жимми нэмэл ялангуяа би нөө 100 ил олдог хүн баггүй хүүхэд төрүүлэхээрээ хүүхэд тэйхээрээ тэгэхээр чинь би 40 илийн илүүдэл дандаа байдаг. Тэгээ би 40 илийг буулгахын тулд мэдээж за байгалаараа нэг тодорхой хэмжээгээр буун. Тэгэл өөрөө яалтчгүй л тэмцгээс өөр аргагүй болж байгаа байхгүй. Тэр чинь зүгээр хөвтөдөө тийм хурдан дуусахгүй ш. Гэхдээ маш богино хугацаанд би хасахыг ерөөсө хүсдэггүй. Угаасаа би имаа нүртэл ядраа зовоод идэг. 2-3 жил тэ дор хаяж ингээл багаараа. Тэгтээ нэг юм хурцсгуулах юм хийхгүй л бас болохгүй гэл хоолны дэглэм юм бас барьдаг л та. Тэгтээ миний нэг хэцүү юм би маш стрессддэг. Ингээд дургу үрээд ингээд өөрөө ингээд аяга бухимдаад эхэлдэг учраас магадгүй миний дайет нь тэр нөлөөлдөг баг. Амар хэлэхгүй байх тийм. Тэгээд стресст жахаар яшиг зүгээр амар тэрнээсээ би зовлон амсаад байгаа байхгүй тий. Тэгэхээр тэр утгаараа би бүр дайет нь зүйлдээ яг тийм дуртай биш. Тийм. Ер нь ямар нэгэн хоолны дэглэм барих гэж байгаа бол аль нэг хоолны бүлгийг ерөөсөө огт хасах хэрэггүй. Бүгднийг нь авч явах хэрэгтэй. Тэгээд тэр чин дэглэм гэдэг чинь гол нь таны одоо өдрийн нийт авах хэрэгтэй энергийн хэрэгцээ гэж юм байна та тий. Тэр энергийн хэрэгцээгээ хэтрүүлэхгүй байхыг л зөв дэглэм гэж байна шүү дээ. Тэрнээс бүр хит их багасгаад байх нь бол тааруулах юм шиг ба ер нь солилцоо явагдах байх. Бодис солилцооны хурдыг удаашруулна. Metabolic adaptation гэдэг зүйл байна. Одоо бид нар чинь одоо ингээд за яг соёл дэргийн шилд ороод нэг 5-6 мянган жил боллоо шүү дээ. Одоо Египт үесгээ бодох юм бол тий. За тэгээ бүр монголчуудын хувьд бол одоо бүр юм суурийн иргэншилд ороод нэг 200 жил болж байгаа юм да бараг л тий. Тэгэхээр энэ бүх хугацаанд чинь бид нар яаж ирж исэн бэ гэхээр дандаа байгальтайгаа харьцаж ирж исэн буюу байгалийн цаг агаарын нөхцөл ан аавын олдоц тий. Энэ бүх зүйлтэй ингэж уялдаа холбоотойгоор амьдарч ирсэн хүмүүс бидний энэ мэдээлэл ерөөсөө өөрчлөгдөх болоог байгаа. Тэгэхээр бид нэр байгаль дээр байгаа юм шиг тэр бүх мэдээллүүд маань бидний удмын санд буюу ДНХ-д байгаа гэсэн. Тэр утгаараа яах ёстой юм гэхээр таны биеийн хувьд одоо таны ДНХ-ийн хувьд амьд үлдэх нь чухал. Тэрнээс биш туранхай байх нь гойлог байх нь бол чухал биш. Тэр утгаараа хүмүүс аль болох өөхийг хураах инстинкттэй байдаг. Хонь мал хүртэл зунжангаа идэж өөхөө хурааж агаад тэрнгээрээ өвөл одоо ингээд өөхөө шатааж амьд гарч хавар онд орж штэ тий. Яг түүнтэй адилхан
Тэгээд энэ metabolic adaptation буюу бодис солилцооны дасан зохицол гэж юм байна. За тэгээд энэ нь болохоор урт болон богино хугацааны хоёр зохицуулгатай байдаг байхгүй. За богино хугацааны зохицуулга нь яа гэхэд энийг бүгдээрээ тархинд удирдах гэдэг aquatic nucleus гэдэг хэсэг байдаг байхгүй. Тархинд удирдана. За жишээлбэл би одоо ингээд өлслөө. За энэ адапташны гол зорилго нь эхлээд хэлчих. Энэ зорилго нь таныг амьд үлдэх. Тэгэхээр аль болох бага энергиэр олон ажил амжуулахыг зорддог. Брюсээр 1000 км зам туулахыг ландаар биш те зорддог. Ингэж бид нар хүмүүс ч гэсэн яг брюс авч унаад байгаа эдийн засаг тэмнэлттэй адилхан зам туулна. Яг ийм зорилготой бидний бодис солилцоо нь байдаг байхгүй. Тэгэхээр яг тэрнийхээ хүрээнд би одоо олж байгаа ажилтай байлаа. Эсвэл албаар дэглэн барьлаа. Өлслөө. За ингэнгүүт болохоор миний бодис солилцооны хурд үнийгээ дагаад удаачна. Удаасарч эхэлнэ. Тэгэхээр энэ нь юу гэсэн үг юм бэ гэхээр та бага энергиэр олон ажил амжуулах тэр төлөврүүгээ шилжиж эхэлнэ гэсэн үг. Тийм учраас өлсөж турсны дараа жин хасахад улам бүр хэцүү болдог. Энэ нь бол цэвэр адапташнтай холбоотой. Тэгэхээр яаж торвол зөв юм бэ гэхээр аль болохоор өлсөх мэдрэмж авахгүйгээр торох хэрэгтэй. Тийм учраас зарим багш нар бага багаар олон хоол идэ гэж зөвлөдөг. Тэр чинь энэ адапташныг өөрчлөхгүй гэдэг. Өлсөд эхлэх юм бол таны би яаж хүлээж авах юм гэхээр за миний эзэн одоо ингэж хизээ хоол идэх мэддэхгүй байгаа. Тэгээд би аль болохоор хураах хэрэгтэй. Энийг л одоо ингэж хүмүүс ойлгох хэрэгтэй. Тэгэхээр өлсөж дэглэн барьж ингэж тоорох хэрэггүй. Тэрний оронд энергийн зарцуулалтаа л нэмэгдвэл гэтэл тэргүй зогсоол олдохгүй хахад 100-200 метрийн хоол тавиал алхаал орчих. Энд чинь хөдөлгөөн болно. Лифт хүлээж 10-20 хүнтэй зогсож байхаар шатаар дэшээ 4-5 давхарлаа юу хүн бахарт. Энэ болгонд чинь энерги зарцуулагдана. Эргээд эн чинь таны идж байгаа энэ дахиа хоолыг чинь шингээгээ цаахан зарцуулаад өгч чинь заавал дэглэн барих шаардлагагүй гэдэг одоо энэ зүйлрийг л одоо хүмүүстээс ойлгуулмаар байдаг. За хаалаа дээрээ. Би ч ерөөсөн хоолтой ярианд дээрээс орж үзэх юм байна. Харин тийм хүмүүс эдэнгээ ярьдгийн. Тэгэхээр за эдэнгээ ярихад ямар бид дээр гоё ярьж өгдөг үү. Тийм. Одоо идж хооронд бид хоёр ярив гэдэг. За тийм. Тэгтээ би харин бас наадах чи айгуусан ойлгосон. Яг би нөгөө за хичээгээл ингээл өлсөөл цангаа стресстэй нервтэй ямар ч яалтчгүй ходоод руу морхгүй болохоор ч хүний жин хасагдсан шүү дээ. Яалтчгүй шимт ижилийн дутагдалд орж хасагдаж байгаа. Тэгэнгүүтлээ эргээгээд хүн ингээ за өөртөө нэг сарж гэдэг юм уу нэг юм зориг тавьсан байгаа шүү дээ. Нөгөө сар нь өнгөрөнгүүт маргааш нь зүгээр нөгөө биеийн организм маань тэрнээс ихийг нөгөө хамаг юм алдагдсан юм чи хөөрхөн амтад яг нэгж байгаа байхгүй юу. Тэнгүүд нь би чи нөгөө баг ингээл идчихэж байгаа хэвчтэй. Тэгээд тухайд яг би яагаад зүгээр амар нөгөө үлгэн болчлоо ч гэдэг юм уу тэр утгаараа бодож байгаа шүү. Гэтэл зараа нь ингээд зүгээр ухамсарлаа бодох нэрээ миний би ихтэн л ерөөсөө хамаг юм аа нөхөж нэгж байгаа байхгүй юу. Тэгээд нэгхтээ харин яг нөгөө түрүүний эснэр энэ магадгүй энэ нэг дураагч магадгүй дахиад намайг хоолгүй үлдээч магадгүй юм шиг байна. Зүгээр ихтгэн аавын нөөцлийг л яг тэгж байгаа. Тэгээд би эргээгээд нөгөө нэг сар яг симбид сайхан ингэж явангуутлаа 2 дахь сараас нь би буцаад тэр нөгөө хурд нь удаашрч гар чинь бага энергиэр их юм хийгээд байгаа юм чи яах юм. Та өмнө нь одоо ингээд 6 давхар шатаар гарахад 30 ккал шатаадаг байсан бол одоо адилхан 6 давхарт гарч яхад 15 шатаана гэсэн. Тэр чи 2 дахин их хичээл зүтгэл хэрэгтэй болж байгаа. Гэтэ хүний хувьд бол амар хөгжиж байгаа юм шүү дээ бага. Тийм одоо биологийн хувьд тийм одоо survival rate бол нэмэгдэж байгаа гэсэн. Гэтэ энэ чинь эргээд буцаад нөгөө стресс болоод тийм нөгөө гоо зүүн халамжтай нийцэхгүй байна. Стресс чинь яг кортизол дааврын хэмжээ нэмэгдүүл чинь кортизол чинь эргээд хөвлийн тархалт руу хөтэлдэг, дархлаа системийг унгаадаг, өвчнөд өртөмтгий болно, ханиад төрсөн чи эдгэрдэггүй гэл олон асуудал давуулж байгаа. Тэгээд адаглаад гоо зүүн үндслэл дээр царай төрөх хүртэл тэр сайхан гоё биш байд юм байна. Тийм ятрамтгаа тий би ингээл өөрийгөө яас би төчээл хассан байсан нэр амар тий. Тэгсэн чи хүмүүс чи яас өвдсөн юм уу? Миний найз яаж ингэ би чи уулна гоё алдсан гэж хэлэх болов гэсэн чинь тэгэхээр нөгөө нэг миний царай зүс алдагдсан байгаа байхгүй юу? Нөгөө эрүүл бус тий нөгөө шимт хийж ээлгүй би эрэхтэн болцсон байгаа байхгүй. Тэд дээрээс нойр маш чухал. Хэрвээ турыг гэж бодож байгаа бол сайн унтах хэрэгтэй. Зөв. Тийм. Нөгөө моделууд чинь шүнжэнгөө унтаад өдөр бүр нөгөө 1 12 1 2-оос нааш босдгоо. Тэгтээ яг тэд нар модель гэж орой л моделийн цаг юм. Бид нар шиг өглөө хасаал нөгөө үр хүүхэд шуухад амьдрал эхлэхгүй болохоор яг нэг талаар тэд нар амар гоё. Тэгээ тэд нар чи альсан гоё, царай нэм гоё тайван, биеийн туранх. Тэгээ өсгөр
унтах хэвээр. Би заримдаа нэг дайет барьж байхдаа бас тэгдэс. Яа өсөөд энэ за юм ид чинь бушуухан унтчих. Гэтэл унтахаар бас стресстэй нөгөө гиз ходоод хорчогноо те. Нөгөө олигтой унтчихдаггүй ингээл маргааш болоосаа гэл би бас нөгөө цагийн дайет барьж үтсэн. Нөгөө 16 8 хийлгээ. Нөгөө 8 цагаа хурдан дуусгасан. Тэгэл 8 цаг дуусгаар дахиад нийтэн гэлтэй. Тэр өдөрт авж байгаа нийт илчлэгийн хэмжээ чинь аягүй чухал байдаг яг үндэл. Цаг биш. Цаг биш, нийт илчлэгийн хэмжээ чухал. Тийм бахаа. Тийм бахаа. Ингээд ариул амар их юм байна. Шүлөө. Эмч туран хаа байна гэдэг байхгүй юу? Миний краш манай эмч хоёр ч баг чадсан шахуу. Хоёр краштай болсон. Япон краш, Монгол краш. Ямар азтай юм бэ? Хинд нь хоёр байна. Хинд юу ч байхгүй. Гэтэ крашлын гэдэг чинь одоо таны асуудал юм шүү. Тийш. Тэгээ та хүн крашлахгүй байна гэдэг чинь та хүн голоод идэг юм уу? Окей, би голоогүй, мэдгүй, бодоогүй ч юм уу. Амжихгүй юм уу? Хайцаагүй юм уу? Энэ үнэ өөрийгөө крашлаад байна. Амжихгүй байгаа болов. Окей, би болохоор юм өсрөмтгий. Энэ ямар юм крашлжсэн чинь хүүшиг юм гоё юм. Тэгээд болцъё. Өсрээд байна. Харин тэгээд байна. Тэгээ алин санхүү. Уцаа байсан. Тэрнээс би цахим фитнес эмчээжсэн ер нь бол крашлдаг. Гэтэ нөгөө олон крашуудын нэг болохоор ингээд онцлохгүй байхгүй яа. Бүр топ краш нь одоо юм байх вэ? Тэгэхээр одоо хөх рүүгээ орё л доо. Гол сайхны хөх рүү орё. Гол сайхан талаас нь. Энэ хүн жигээс хөх Эвэсэн хостой. Би чинь байнгын хөхөн дээрээ ингэж комплексддаг хүн байхгүй харин. Өмнөх дугааруудад ч би хэлжсэн би хөхөө багасгуулсан. Манайх одоо манай ээж чинь залуудаа айгүй хөх том хөхтэй байж байгаад одоо яг хөгшөрчөр хүнийг багасчтэй л юм лээ. Тэгвэл манай ээж их унжаагүй, томроод сулраагүй айгүй сонио. Тэгэхээр хүний бие физиологи гэдэг юм уу? Би болохоор нөгөө 100 ил бол төрөнгүүтэл дээрээс нь би нөгөө сайлын үнэ шиг ингээд амар сүү ороод бүр ингээд асгараад бүр ингээд хүүхдийг бүр станараад амар идүүлээд уулга хідэн хүүхд ч цадгалах хэмжээний ингэж хүүхэн сүү ордог хүн. Тэгэхээр чи нөгөө том хүүхэн дээр дахиад тэр их литр сүү орчихор чинь би өстой хүүхийг үзэн яддаг гэсэн. Би яг үнэхээр үзэн яддаг гэсэн. Би унтахаасаа айдаг гэсэн шүү дээ. Унтахаар үгүй унтахаар нөгөө сүү дахиад орчдөг байхгүй. Нөгөө нэг их хүний чинь сайн унтдаг сүү сайн орно гэд. Гэтэл би унтаал босгоор нөгөө хөх бүр ингээд дэлбэрх гээд. Тэг би бүр шүн унтахгүй ингээд босоогоор ингээд ингэж байдаг шүү. Бүр тэгэж айдсанд орцсон. Яг бол миний хөх ийм том болоод бүр ингээд чинэрээ зовоод. За тэг хүүхдээ хөхнөөс гаргангуут л гаргасан чсэн хөх манд маш том мөртлөө. Тэр их том сүү орцсон хөх чинь уналт ингээд жоохон бас унжаалт үүсэж эхэлж байгаа. Тэгээ би ерөөсөө хар залуудаа гүйччихэл зүгээр бушуухан нөгөө хөхөө багсхийг л нөхөр тэр гэр орны хавийн үнээс бүгдийг нугаал даквад очсон. Ямар ч нөгөө тухайд нөгөө хөвчөөгүй манай те пластик юм хөвчөөгүй өөрөө ч ямар ч ойлголттой байхгүй мөртөө зүгээр нэг юмч өстэй гоё багсгаад хүчтэй штэ би зүгээр жижигхэн хөхтэй л болгоод үг. Тэгжсэн байхгүй юу? За тэгээ тэрнээсээ үүдээд мэдээж ингээл асуудлууд гараад цорив маривтай болдог жижиг том болдог ч гэдэм юм. Тэгсэн ч одоо дахиад би нөгөө хүнийхээ энэ том байдал дурггүй. Яг одоо анхны үеийг бодвол харьцангуй багассан ч гэсэн энэ чинь дахиад би 3 төрж जैन, дахиад нөгөө томорж जैन, жижигэрж जैन гэд тэг хүн жин нэмэхээр хүүхд бас томордог те хүүх өөхөлт юм уу? Тэгээд идэв шүү. Минийх тийхгүй. Жин хасгаар Миний тийхгүй. Гайхуулаад байгаа юм уу? Тийм хүмүүс байна. Бас нөгөө томордог хүмүүс бас байна. Тэгээ минийх томроо тэгээд би чинь жин нэмэхээр томорно. Йоо бүр айгүй ер нь энэс бол би айгүй стресстэй. Ер нь бол хүмүүс манай нөхөр хүртэлдэг гэсэхгүй хүмүүс том хөхтэй болох гэж тэмүүлээд тахад чи хасах гэж тэмүүлээд байдаг. Чи ч одоо ямар хайшаа юм бэ гэж тэгдэг. Сул мөнгөтэй гэдэг тийм. Мөнгөтэй гэдэг. Мөн байна. Сул мөнгөтэй юм байна л та. Тэгэхээр одоо би 2 дахь удаага багасгахыг бодоод байгаа байхгүй сүүлийн үед. Тэр тусмын хүн нас нэмэх тусам тэр том хөхөөр яах юм бэ? Сайн унжуулж байгаа бодлоо. Нэг үсэн. Тийм. Би ингэсэн баггүй юу? Насад нөгөө Японы англи алдартай
нүүрний мисаслын эмч найз байдаг байхгүй юу? Одоо өнгөшин хөндлөлт одоо 80 хүрч байгаа. Тэгээ тэр хүн анхны нөгөө янз бүрийн юм хийсэн юм аа. Японы яг нөгөө гоо сайхны мисаслын суурийг хийсэн хүн. Тэгсэн чинь би нүрээ үзүүлээд ер нь ингээд би хитэн нүрээ татуулах уу гэд асуусан чинь ялангуяа би бол ингээд том хазартай. Тэгээ энэ дээр нөгөө хамаг юм тэглээд нэг унахгүй. Тийм бол Тэгсэн би ах удаа тийм сонс. Нэг унахгүй. Дээрээс олон удаа нэг одоо нөгөө мисаслыг хийх айгүй муу гинэ. Тэгсэн. Тэгээд татуулах юм бол ерөөсөө сайн унжуулж байгаа 60 гарч иж нэг удаа татуулах гэсэн байхгүй юу? Тэгэхээр санал нийлж. Тийм үү? Би нийлэхгүй нөө. Саний шүү. Тэгээ 60 хүртлээ унжуулчаад 60-ын дараа тэгээд тэр унжихгүй байх уу хин тамаа. Яг 60 бол Японы нөхцөлд байж болно л да. Монголын нөхцөлд бол 40-45 гэдэг ч юм цаг уурын нөхцөлтэй болно. Арьсаа хийсэн арчилдаг ч байна. Тийм. Японочууд ч урт насалдаг, дундаж насалтай өндөр. Тэгээ арьсны арчилгаа цаг уур, агаарын чийгшил гэл ондоолах. Монголчин юм хатуу ширүүн нөхцөлд бол 45-50 бол баг болох байхаа. Гэтэ хар залуугаараа охтууд дөнгөж 30 мөч шүргээл арьсаа татуулна, зөхөө татуулна гээл явж байгаа байхгүй. Тэгэхээр одоо би бол тэрэнд айгүй юутай эсрэг байр суурьтай. Тэгээд хэрэггүй. Тэнгүүт одоо ингэ засах боломжтой байгаа гүг ер нь одоо ингэ засах боломжтой байгаа дээр нь баг засаад явж ивэл зүгээр штэ. Залууга улаан хадгалан энэ төр гэж охтууд яриад байдаг байхгүй. Зарим эмч бас тэгтим билээ. Тэгээ 29 сүрэнгүүтээ ингээл зөхөө татуулаад бүрэл ингээл дэргүүр болно гэл. Тэгэл утас хийл гэж мэлгээл. Тэг ингэх тусам чинь л одоо миний хувьд бол сорвжилттай асуудлууд үүснэ. Одоо ийшээ чи ингээ утсын гэдэг чинь үсээгүү. Арьсан доор нь зай хөндий үсгэж агаад өргөстэй утас оруулаад буцаагаад дэш нь татаж өргөж байгаа. Тийм чи эдгэрхтэй фиброз өөрчлөлтөнд орж сорвжиж эдгэрнэ. Тэгээ дахин утас хийх гэх юм бол энэ чинь арьсны чинь хийчихэж байгаа. Сичэд хайчин л гэсэн. Арьсны чинь бүрэн бүтэн байдлаа алдаг. Тэгээ үхчихнэ гэсэн. Арьсан доорх одоо цасан хангамж энэ төр муудна. Сорив гэдэг чинь өөрөө юу юм гэхээр холбогч эд. Энэ холбогчид дотор чинь судас одоо нөгөө чимд хижил энэ төр байхгүй зүгээр л ингээд бүглэх үүрэгтэй л холбогчид ургаж байгаа байхгүй. Тэгэхээр тийм ялангуяа нүрийн арьсбар хэлэх гэж байгаа бол маш сайн бодож аль болох наан нь яаж арчлах хэрэгтэй юм те нүрийг ялангуяа сайн унтах нь байна, зөв унтах нь байна. Одоо ядчил дээшээ хараа твтдэг ч юм уу, усаа сайн уудаг, гадна дотор сайн чийгшүүлдэг, коллаген амаараа дуугадаг ч юм уу те. Ингэж арчлах боломжтой байгаа нь бол за хөхний хувьд бол хэцүү. Ялангуяа одоо хөхчөө ер нь бол одоо том хөхтөй байх нь жижигхэн хөхтөй байхаас илүү хэцүү гэж ер нь бол мэдээ жинтэй тий. Нэгдүгürt өөрт нь айгу төвхтэй одоо даралт гисэн цээж хөршин тэгээд халуунд хөлрөж мөлрөхөөс ахуулаад айгу төвхтэй. Тэгээд их сүү ордог их том хөх бол бүр хөхгүй байснасаа хэцүү гэж болоод нүцдэг. Тэгэхээр хөхийг хасах хаалгаа бол 3 төрлийн хаалгаа байдаг. Нэгдүгürt болохоор донат буюу одоо энэ цагаархан боор шиг тий. Зөвхөн одоо энэ хөхний толгой хэсгийг нь дээшээ сойдог. За нөгөөх нь болохоор одоо энэ лолипоп буюу модон чихэр шиг цагираг хэсгээр толгойг нь сойлоо. Тэгэхээр доотлоо шулуун зураас сорвтой. За нөгөөх нь анкер буюу энэ зангуу шиг гэдэг юм 3 төрлийн сойлтой байна. За энэ нь болохоор хөхний унжилтын зэрэгээс хамаарч бол хийгдэнэ. Хөхний унжилт 3 зэрэг байна. За 4 зэрэг гэж бас үзэж болно. 1 2 3 4 дугаар зэрэг. Тэгээ хөхөө ингээд өргөж байгаад одоо энэ сорол ч юм уу те бал ч юм уу ингэж хийгээд үзээд хавчуулж үзээд тэгээ хөхний толгой энэ балнаасаа хэр зэрэг илүү гарч ийн гэдгээс хамаарч унжилтын зэргийг бол тодорхойлж болдог. Хөхний толгой балнаасаа хэр зэрэг доошоо юу гэсэн толгой доошоо унжих юм уу? Толгой биш одоо ингэж зөв. Одоо ойлгож байна. За би зааж өгье. Би хавчцсан. Энэ юм бэ? Ингээ хийн штэ тий. Тэгээ толгой нэнд одоо унчхаар ингээ толгой нээш болох юм биш штэ. Тий одоо ингээ масаараа ингээ доошоо унах нь штэ. Перпендикуляр харьцаж. Инфрамамри лайн буюу хөхний доод шугам хаана вэ? Энэ доод шугамтай хөхний толгой яаж харьцаж байгаа гэдгийг тэрнээс доош орсоор яан гинэ энэ гэрлийн хагаллаа. Энэс хэр зэрэг доош байгаас хамаарч унжилтын зэргийг тогтоодог гэсэн. За. Тэгээд 1 2 3 4
Зэрэгсэт. Гайгүй юм байна. Нэгдүгээр зэрэгсэн. Чи юм байхгүй юм чи. Онжаатах юмгүй гэдтэй. Тэгсэн мөртлөөс зэрэгцсэн явна. Бас зэрэгцээд ирчихжээ. Тэгэхээр жоох юм бэ. Жаахан юм бол байд. Тэгээд тэргэж одоо сайлтын зэргийг одоо тодорхойлдог. Тэгэхээр манайхан гэртээ ч гэсэн бас ингэж үзэж бас болно. Тэгээд доошо байх тусмал одоо том сайлт хэрэг бол гэсэн үг. Тэгээд би бол сайлтын хаалганд бол яг пластик мэс заслын зүгээс бол дуургүй. Хавдрын мэс заслын зүгээс болон нөгөө зовир арилгах мэс заслын зүгээс бол дуртай. Пластик мэс заслын зүгээс яадаг вэхээр маш том риск хүлээж идэг нь нэгдүгээр сорвжилт байдаг. Тэр чинь өөрөө том сорвтой байна. Тэгэхээр чи одоо энэ зэргийн унжилттай байгаа зүгээрөө эсвэл унжилтгүй мөртлөө том сорвтой болох гэдэг энэ сонголт дээр хүн болон тулалдаг. За харин ялчгүй хавдрын шалтгаанаар хөхөө хасж байгаа бол бүр баяртай байдаг байхгүй. Хүчнөөсөө салж जैन тэг ингээ хэмжээгээ багасгаж जैन гэдэг ч юм уу. Эсвэл бүр үнэхээр цээж нь өсөөд үнэхээр хэцүү байгаад гигантомасти гэж ярьдаг бүр авраг том хөх. Ийм хүмүүс бол хөхөө хасуулахтаа баяртай байдаг. За хоёрдугаар шархны эдгэрэлтэй асуудал буюу шарх задрах болон бохирдох. Энэ бол хөх хагас хаалгаан дээр заавал байдаг. Дээрэс нь абдоминопласти буюу одоо энэ хөвлийн арьс татж байгаа энэ хаалгаа энэ хоёр дээр хамгийн их тохиолддог хүндрэл бол шархны халдвар. Яг үл энэ чинь өөрөө маш хөөхтэй. Хөөхтэй хэсэг. Тэгэд энэ хүний өөхний хэсэг дээрэс нь хүний өөрийнх нь өөхний хэмжээ хэрэг байна гэдгээс шалтгаална. Өөх ихтэй байх тусмаа шархны эдгэрэлт удаашрна. Шархны эдгэрэлт удаан байх тусмаа тэнцээ халдвар орох, задрах эрсдэл нэмэгдэнэ. Тэгэхээр энэ хаалганд орох гэж байгаа бол Томокогийн хэлсэнчлэн сайн унжуулж байгаад гэдэг нь одоо арай өөрөө тайлбарлал байж болох боломжит хэмжээгээр турж байгаа гэсэн үг. Илүү сайн тэр зайг хоослож, өөхийг багасгаж тэгжээж одоо ингээд орох юм бол илүү сайн үр дүн өгнө. Ялангуяа абдоминопласти хөвлий тайрах, хариун тайрах мэс засал. Үүнийг одоо жингийн илүүдэлтэй хүмүүс эмчнэр хийгээд байгаа байхгүй. Би бол энэ эсрэг байдаг. Жингийн илүүдлээсээ салчихсан тэгээд арьс нь үлдсэн байгаа ийм хүнд хийх ёстой хаалгаг жингийн илүүдэлтэй байгаа өөхтэйг байгаа хүнд амьдралын хэв маягийн ч гэсэн өөрчлөгөө цусан дах сахарыг нь бууруулах гэж оролдож ч үзэхгүйгээр шууд тийм хаалгаа юм гэдэг бол шархны хаалдвар эрсдлийг дуудаж ийна л гэсэн үг өөртөө. Тэгээ шархан задраад нөгөө сорвин муухай болоод ингэ явж байгаа асуудал зөндөө байна. Тэгэхээр хувь хүмүүс ч гэсэн өөрсдөө энэ талаар мэдлэгтэй байгаад боломжит хэмжээгээр турсныхаа дараа илүүдэл арьс авах бол боломжит хэмжээгээр турсныхаа дараа хөхнөөхөө илүүдэл арьсыг авч дээш нь сойдог ч юм уу тий. Тэгээ нэг импланттай сойж болно, дангаар нь сойж болно. Тэд хэдэн бас аргууд байна. Тэгээ эмчтэйгээ сайн харилцах хэрэгтэй. Зөндөө бас бодох. Яна хоол нь хөрлөө. Гоо сайхны зорилгоор хөх хасах нь бол одоо тийм сорвины л асуудал. Тэгээ шархны хүндрэл эдгэрийг л одоо маш сайн бодолцож үзэх хэрэгтэй. Тэгээд сорив эдгэрнэ гэдэг чинь өөрөө тухайн хүний сэтгэл санааны байдал, дархлаа байдал энэтэй маш их холбоотой байхгүй. Түрүү миний хэлсэнчлэн сорив гэдэг чинь одоо холбогчд байх нь шүү дээ. За энэ хоёрыг би зүсээд ингээд нийлүүлчлээ тий. Тэнгүүд энэ шинэ арьс ургахгүй энэ чинь холбогчд ургана. Энэ холбогчдыг юу тэнцээ аваач хөх нэгдүгээр таны нөгөө шимт хижээлийн байдал хэр байгаа. Амьдралын хэм маяг ямар нойрондоо хэрэг наад зах нь нойр сайн байх юм бол human growth hormone их байна. Growth hormone сайн байх тусмаа тэнцээ шинэ судасчлалт явагдана. Хоол хүнснээс коллаген хэр авч байгаа. Тухайн үеийн дархлааны байдал ямар вэ? Харшилтай үед нь харшлын үйлрэл жишээлбэл хавар харшлын хөдөлж хат хаалгаа хийчих юм бол харшлын урдгалтай байгаа учраас дархлааны эсүүд хит hyperactive байгаа. Энэ үед нь хаалгаа орох юм бол сорив илүү төрж урах магадлал нэмэгдэнэ. Дархлааны эсүүд хитрхи эмзэгээр хүлээж аваад хитрхи хийсээ аваачаа тэмцээ овоолчихно шүү дээ. Тэгэхээр сорив нь бондгор идэх гэсэн үг. Гих мэт их олон зүйлс сорив үсээд идэх чинь тэр юм энэ. Килоид сорив гэж байгаа. Тэгэд энэ чинь хоёр тохиолдолд. Нэгдүгээр дархлааны хит идэх хүчтэй холбоотой. Тэнгүүд эмчнэр ярьдаг чиний арьсны одоо хэм маягтай хамаарнаа. Тэр чинь цаагаараа юу гэж байгаа гэхээр тухайн үеийн дархлааны байдал ч ямар байгаа юм бэ? Ер нь чиний дархлааны эсүүд арьсны гэмтлийг хэр их hyperactive хүлээж авдаг юм бэ гэдэгтэй холбоотой. За хоёрдугаарт өрөвсөл. Тухайн мэс заслын хэсэгт өрөвсөл явагдаад бохирдтол юм бол тэнцээ дархлааны эсүүд их хэмжээгээр очиж суун өрөвслийг дарахын тулд тэгээд их хэмжээний эс овоолж хайж дүүргэнэ гэсэн. Ингээд мохоколоид үсээд байгаа. Ерөөсөө шалтгаан юм. Тэгэхээр энийг бас ойлгочих юм бол мэс заслалтаа ч гэсэн хүн өөрийгөө сайхан бэлдэх хэрэгтэй байна шүү. Тэгээд хүүтэн улирлж өрн мэс засалд орох энэ төр гэж. Тэр бол би жоохон буруу гэж боддог. Хүүтэн улирал халуун өдрөл байх нь хамаагүй гол нь харшилгүй ханаад том хүрээгүй буюу дархлаа нь ингэж ажихитай ажиллаагүй ямар тайван үедээ ажиллаа зохицуулж агаад шимт хижээл сайн авч нойрны эмч ууж хамаагүй унтж байгаа тентэр хаалганд орох хэрэгтэй. Ингэж өөрийгөө бэлдэнэ гэсэн үг. За тэрнээс өвөл өн 100 байна нэг хамаагүй дээ.
Чоол гэдэг. Харин хоёулаа юу яриа. Энэ чиг яриулахгүй ингэ яриулаад тахаар юм ч одоо юу ч бити дугаараа. За тэгээд Irish pub-ын маань нөгөө нэг lunch time-аар хоол нь 20-40% хямдрлын бил. Би тэрийг нэрээ бас дашрамт хэлчихэ. Гэх мэсний ингэж мэдгүй би хөхтөөдөө happy байсан үе надад байхгүй. Дандаа л багасаа л нууж хааж малцуураар ороогоо бүх бүкс хоёрыг бол насаараа нууж амьдрал. Бөхсөө. Тийм. Басуу. Бүкс маань айгүй хэлсэн. Би бөхсээр холбоотой юм шиг энэ тий. Том хөхтэй хүмүүс. Гэхдээ зарим хүмүүс хавтан бүкстэй хүмүүс том хөхтэй байдаг. Холбоогүй холбоогүй болчихно шүү дээ. Тийм. Тэр чинь миний байглаас бурхнаас өгсөн уул нь бэлэг боловч би бэлгэнтэй дурггүй. Нагсаж бүкс яадгүй гэсэн чинь би нөө 100 ил таргалдаг штэ. Нөө таргалахаар бүкс хөх хоёр хоёлаа амар ургадаг байхгүй юу? Тэг би жирэмсэн бахаараа би яг харуудын бүкстэй юм шиг явдаг. Би тэг дандаа юм уурт юм нийлбгэр хойноо юм баатар шиг нөмрөг шиг цам зүнсдэг гэж. Бүксөө нуугаад ичээ. Яг нөгөө нэг би өөрөө комплекстэй дагаал юм шиг байгаа юм л да. Ер нь бол тийм бах. Хүн ер нь дандаа л өөрөө өөрийгөө л комплекстэй. бити хайр гэж байна. Тэгээд би ерөөхдөө дандаа юбг дресс өмсдөг чи бас үүнтэй холбоотой байхгүй юу? Өмд юм хүн өмсчөө бүкс маань ингээл ямар том бүкстэй яг ядрахт. Гэхдээ бүр яг бүр нэг амар ингэсэн бүкс биш л дээ. Тэгтэл тодорхой хэмжээгээр өөрийнхөө биеийн дээрээ том л агаад байгаа. Ядрахт. Тэгээ би таргалахаар нэг дургүй юм хамгийн түрүүнд яа хөх бүкс хоёр бүрд пиндигээд заваарсан юм болно л гэж боддог дандаа. Тэгмэт энэ амар гонигтай аа. Хүмүүс сонсоны хөхөр зүвхэн бэл гэж бодхоолах л. Хэцүү байдаг юм шүү гэдэг. Зөндөгч ойлгохгүй. Ямар сонин зовлон бэ? Яа нөө жаргаач байгаа юм уу зовооч байгаа юм гэдэггүй нэрээ зовлонтой. Тэг хөхний хаараа хийхдээ одоо нөгөө тэр юу чинь айгу мэдэргүй штэ өхний толгой чинь те тэрний тэр мэдрэлийг Ягчгүй ш. Салахгүй ягчгүй. Тэр чинь бүх юм холбоотой байж байгаа. Арьсаагаад ичдэг. Одоо имплантыг байрлуулахдаа тэр чинь хөхний эдийн бүр доогуур одоо хөхний эдийн доогуур юм хальс байгаа. Тэр хальсныхын доогуур хийдэг учраас хөхний эдтэй ерөөсөө холбогдохгүй гэсэн. Ерөөсөө одоо зурлахгүй. Зөв. Тэр хөхний эдийн имплант болж тустай авах юм шүү дээ. Булчирхай дээр бол оролдохгүй. Гэхдээ одоо хөхний толгоогоор имплант хийж байгаа бас тохиолдол байна. Хөхийг энтертэй дэргүү саах хэрэгтэй болвол толгоогоор нь зүсээд хөхийг толгойг нь дээш нь сойнгоо имплантаа оруулдаг. За энэ үед бол хөхний эдэг бол дундуур нь ялчгүй зүсч одоо. Тийм үү. Зүсч одоо гэмтэн. Яа. Бусад тохиолдолд бол гайгүй. За гэхдээ бас сувгаар хийж байгаа тохиолдолд бас хөхний мэдрэл, толгой мэдрэл жоохон гэмтэх гэдэг. Тэгээд нэг бол одоо ингээд хэсэг хугацаанд гэмтэж болно тий. Одоо хэсэг хугацаанд мэдрэмжгүй байж байгаа баг харс иргэн. Эсвэл бүр мэдрэмжгүй болно. Эсвэл бүр их одоо актив болно. Зүгээр цамц шүрх гэтэл ингээд зэрч байгаа. Бүр хэцүү. Цамц шүрх гэтэл амар өвдөлтөө шүү дээ. Хөхний толгой амар хэцүү. Ер нь бол хөхнийхөө доогуур хийлгэх юм бол тэр бүх эрсдлүүдээс одоо байж болох хамгийн сайнараа зайлсхийнэ л гэсэн үг. Тэгээд бас хэд том имплант хийх тусам мэдрэл дарагдана. Тэгээд тэр чинь одоо имплант, эд, арьс гэдэг энэ гурван одоо бүргэр шиг юм байж байгаа юм шүү дээ. Тэгээд доотлын имплант нь хэд том болох тусам арьс, эд хоёроо шахаад хөхний өөрийн эдийн цусан хангамжийг боож эхэлдэг гэсэн үг. Багасаж эхэлнэ. Ингээд асуудлууд үүснэ, мэдрэл гэмтэх асуудлууд үүснэ. Юу том гэдэж бас болохгүй. Тэгээ том байх тусам доошоо бас унжилт өгөн арьс чинь сунна. Тэгээ хүний өөрийн арьсны бас уян хатан чанар сунах чадвар гэж байна тий. Тэгээ илүү юм зөөлөн арьстай уян чанар ихтэй хүмүүсийн хол тэгээ сунаад л юм. Баян левчиг өмс цээжив зүхгүй л одоо ингээл баян татхучны нөлөөр доошоо явна. Зарим хүмүүс бол их чанга арьстай байдаг шүү дээ. Яг үнэ арьсны чанараас асуулж байна тий. Чанга арьстай хүмүүс сунах чадвар багтай хүмүүс. Бор чанга арьстай хүмүүс сунах гайгүй басчих. Харин тий. Одоо энэ дэлхийд ийм сонин хүүхнүүдэд ч Памела Андерсон өөр юу ичл бүр ингээ шаар шиг ингээ тэр дотор нь юу байгаа? Имплант л баг.
тийм том имплант байдаг. Имплантууд 700 cc, 800 Хүний cc. толгой шиг. 700 гэдэг чинь Oh my god, тэр чинь өстө жигүүл мэдрэл зэдрэлийн дарна Тэг эцтэй. баха. Тэр бол явандаа бол муул гэж бодчих. Мэрстэл нь бол. Бүр шааш шиг тий бүр ингэсэн. Би ямар хүн яриад байгаа мэдэхгүй л байна л та. Порно жүжигчд порно үзтгүү. Аз тал руугаа үздэг л. манай Японы юу Жижиг хөхтөнгүүдийг үзтээ. Тэгэхээр Тэр бол муул байж таа. харин тэр айгу амар. Түрүүний хэлсэн тэр нөгөө тэр хагараад өгцөн гэж яриа мэрэ байдаг ш тий. Тэр зүгээр яриа ах уу. Тийм үү. Нэгэнт хийцэн тэгээ гайгүй бол гаднаас нь даралт өгөхгүй л бол Тэр гэхдээ онгоцонд гарахаар хагарчдаг гэж. одоо юу ч н имплант чинь онгоцоор л наашаа ирж байгаа шүү дээ. Нөө тэгтээ имплант чи эрэхтэй зүгээр шингэн юу юм тусдаа ирдэг Үгүй үү? шүү дээ. Яг та бүр хуучны юм яаж магадгүй. Одоо хуучны юм салийн имплант уу? Дотор юм шингэнтэй имплантууд байсан. Одоо бол дандаа юм гелийн имплант болсон. Тэгээ гадуураа юм бүрхүүлтэй. Имплант хагарсан ч гел нь тэр капсулаас гарч ирэхгүй буюу дотроо байж байдаг. Тэгэхээр одоо ямар нэгэн байдлаар автаа осолд орлоо, үзүүртэй юм хатгалаа. Ингэх юм бол имплант хагарна. Гэхдээ хөхөөр тэгж тарахгүй. Би тэр ихнэр тарахгүй байна. Тийм болцсон. Тэгэхээр аюул бол багтай. фитнесийн тухай асуучих уу? Асуултаа. Цахим фитнес юм шүү тий. Хэсэгчлийн дуран гэж байдаг юм юу? За тэр бол юутай хуучин байдаг гэж үздэг байж байгаа. За 2018 9 онуудад бол байхгүй гэж нэлээх явсан. За сүүлийн үед бол байх боломжтой гэж үзсэн. Одоо ингээд шинжлэх ухаан чинь судлаад үүсгээл батлаад ингээд яваад байна л да. За ерөнхийдөө бол хүний бие бол жигдэхэн турдаг гэх хувьд бол жигдэхэн турдаг. За гэхдээ зарим хэсэгтээ бол илүү их одоо нөөхийг хадгалахад зориулагдсан. Жишээлбэл одоо хөвлий гоё байна тий. Хөвлий ч өөр амин чухал эрхтнүүд байгаа учраас түүний дулааныг хадгалахын тулд гадуур айлын хөөгтэй байх хэвээр. Тэр утгаараа хамгийн түрүүнд хуримтлуулад хамгийн сүүлд задлж эхэлдэг. Ийм байна. За тэгэхээр ерөнхийдөө турах ч гэсэн зарим хэсгүүд нь жоох юм зөрүүд хэсгүүд байж болдог байх нь шүү дээ. Тийм үү. За харин хэсэгчлэн турах боломжтой гэж үзэж байгаа нь яаж байгаа гэхээр тухайн хэсгийн булчинг ажилуулах юм бол тэр булчин ажиллаж байгаа хэсэгт ангиогенез буюу судасчлалт нэмэгдээд тэр нэмэгдсэн судасчлалтын тусламжтайгаар бодисын солилцоо тэрнгөр идэвчээд өөхний эдсүүдээс ATP-г зөөвөрлөх процесс нэмэгдэнэ гэж үздэг. Тийм учраас хэсэгчлэн турах нь scientifically боломжтой юм байна. Гэхдээ тийм амар одоо хүний бодож байгаа шиг зөвхөн энийг л авъя гэд ийм юм бол бас байхгүй. Ерөнхийдөө жигд торно. Гэхдээ ажлууд хасмаар байгаа хэсгийнхаа булчин хэдий ч нэ ажиллуулна. Төдий ч нэ тэр хэсэгт илүү сайн асагдана. Булчин чинь угаасаа өөхийг шатаадаг гэж. Булчин ажиллаж байгаа гэдэг нь энерги хэрэг болж байна тийм. Тэгээ энергийг хаанаас үйлдвэрлэж байгаа гэхээр цусны дах сахараа шатаад дуслаа, илгэнд хуримтлагдсан гликогеныг ашиглалаа. За ингэж дуусвал ATP буюу одоо биш fatty acid буюу өөхнөөс одоо ялгаа болж эхэлнэ. За гэхдээ энэ бас ялгаатай. Ямар эрчмийн дасгал хийж гэнэ гэдгээс бас хамаардаг. Өндөр эрчимтэй дасгал одоо хит кардио гэж яддаг. Зүрхний цохилтоо одоо 80%-аас 70%-аас дээш байлгадаг. Огцон гүйж мөдөг кроссфит мэтэ. Эдгээр чинь болохоор хүчил төрөгчгүй орчинд энерги боловсруулах замаар энерги үйлдвэрлэдэг. Тэгэхээр энэ үед өөх гэхээс илүү гликогеныг илүү их шатааж эхэлдэг. Тэгээ нөөц төр цусны дах сахараа илүү их шатааж эхэлнэ. За харин зүрхний цохилт нь 60-аас доош 50-аас 60 байгаа илүү юм бага эрчимтэй кардио дасгал жишээлбэл өксөр зам дээр алхах, жоохон хөнгөн эрчимтэй алхах тийм энэ үед болохоор хүчил төрөгчтэй орчинд энергийг үйлдвэрлэж эхэлдэг учраас одоо харин хүчил төрөгчтэй орчинд энерги үйлдвэрлэж байгаа зам нь өөхний хүчлээс энерги үйлдвэрлэх байхгүй. Тэгэхээр энэ үед өөх илүү их шатна гэж үздэг. Тэгэхээр шатмаа одоо өөхөө шатаамаар байвал их хөлрөг гэл хүмүүс ярьдаг шүү дээ. Их хөлрөгцс маа сайн гээл. Тэгэл хит кардио гэл. Яг үүндээ хөлөрж ийн гэдэг чинь та зүгээр халууцаад байгаа учраас шингэнэл алдчихаа. Тэр халууныг гадагшлуулахын тулд шингэнээ алдаж хөргөж байгаа л хэлбэр. Тэгэхээр тэр нь турж ийн гэсэн үг шүү дээ. Үүний хайлаагүй шүү. Тийм. Зүгээр л сайхан алхах хэрэгтэй. Тайван өксөр зам дээр жоохон өндөр фазтай алхаж болно. Шатаар алхаж болно. Булчингаа ажиллах. За ингэж нэг дор их хэмжээний энерги шаардахгүй, урт хугацааны энерги шаардж байгаа тохиолдолд өөхийг илүү сайн шатаана гэдэг нь ингэж батлагдаж байгаа гэсэн үг. Би багтаа нөгөө юу хийдэг гэсэн гүйдэг байсан. 800 м гүйдэг гэсэн баггүй. Одоо марафонд орох гэдэг шүү дээ. Тийм. Тэгсэн чинь тэр үед ингээд хөлний булчин бүр амар хөгчөөд. Тэгээ жаахан хөдлөнгүүд ингээд булчин гараад ирдэг. Тэгээ одоо хүртэл тэр нь байх болоогүй. Байхгүй болохгүй шүү дээ. Тий. Тэгсэн чинь энэ хөлний хэсэг булчин гооцоо. Хөлний хэсэг ингээд нөгөө яг нөгөө турхай хүний арьс шиг ингээд нөгөө
баригтаад ингэ сунаад байгаа байхгүй юу? Мөөх байхгүй. Тэгсэн хэрнээ энэ дэр бол амар их хөөхтэй. Тэгэхээр би болж энэ хараа юм болж өгчүүлэх юм бол энэ хасагдах юм байна гэж таамаг тавьчаад байгаа зүг. Тийм. Гидсний дасгалсан юм булчингаа сайн ажиллана. Тэгээ хоёр янзаар шүү дээ. Нэгдүгээр хөвлийн булчин хийнэ гэдэг чинь хөвлийн булчин чи яагаад ингэж урагшаа зүудийг гидс сулраад байгаа юм гэхээр энэ кор булчингууд ашиглахгүй байгаа учраас сонолт үүсэт юм тий. Дотроосоо сонолт үүсэт байна. Тэгэхээр хөвлийн булчингаа чангалах юм бол энэ сонолтын эсрэг одоо механик арга хэмжээ авч нэгдүгээр нарийнс авч байна. Нэгдүгээр нарийнс ань хоёрдугаар өөх шаталтанд чинь бас сайнаар нөлөөлнө. Тэгэхээр хөвлийн дасгалыг заавал хийж авах хэрэгтэй. Тийм би. За тийм ээ. Фитнесийн хийхээс өмнө хоолыг идэх хэрэгтэй юм уу, хойно хоолыг идэх хэрэгтэй? Ер нь бол өмнөх өдрийн хоолндоо илүү их анхаарах хэрэгтэй. Бүр өмнөх өдрийн үү? Оо тийм үү. Өнөөдөр би одоо хаалгаа ихтэй тий одоо 4 хаалгатай хоол идэж чадаагүй бол миний өнөөдрийн бэлтгэл биш маргаашийн бэлтгэл бодоолдог. Маргааштай би хангалттай хэмжээний нөөц гликогенийг булчиндаа хураад чадахгүй учраас маш их хурд ядарч тамирддаг. Тэр өмнөх өдөр нь сайн хоолцсон байвал дараагийн бэлтгэл илүү сайн болдог. Тэрнээс маргааш нь яг тэр фитнесийнхээ өмнө хоол идэх идэхгүй хамаагүй. Яг тодорхой хэмжээнд хамаатай. Хурдан задардаг нүрс уснуудыг бол 2 цагийн өмнө авчиж болж байгаа. Дан цагаан будаа жоохон брокколи ногоотой цээж махдаг юм. Хурдан задардаг. Хурдан задардаг нүрс. Тэгээ фитнесийн цагаан будаа зүйлээд идэв юм уу? Тэгээд бити гэдгээд байдаг байхгүй хурдан задардаг нүрс усаа. Тийм учраас одоо цуснаа сахарч хурдан өсгөнөө гэдэг. Идүүлээд идэг ш харин цагаан будаа идүүлдэг. Гурвалжин будаа, хөц будаа. Цагаан будаа махдаг. Тэгэхээр цагаан будаа чи нөгөө марафон гүөх яг 2 цагийн өмнө бол хэрэгтэй юм биш үү тий? Гэсэн үг. Яг тухайн үед одоо цуснд чинь бэлэн сахар байлгаж авахын тулд хурдан задардаг нүрс усыг өгч байна. За харин булчиндаа нөөц гликоген нүрс усаа сайн хоригдлуулахын тулд өмнөх өдрийн хоолоо сайн авах хэрэгтэй. Тэгээд бэлтгэлийн өмнөх хоол чухал, дараагийн хоол чухал. Өмнө нь цуснаа хангалттай сахартай байхын тулд баг зэргийн нүрс ус 2 цагийн өмнө авч болж байна. За бэлтгэлийн дараа дахиад үлдсэн байгаа эдээсээ цуснаа сахараа буцаж сэргийхийн тулд дахиад хоол идмэл гэсэн үг. Бананыг хизээ нэгтгэе. Банан хизээч идэж бол. Яа за тийм амар тайминг байхгүй. Өдөртөө таны нийт авч байгаа хоолны нийт калорийн агуулмж хэр юм бэ гэдэг чинь л хамаатай. Тэгээ таны одоо идсэн банан маргаашийн бэлтгэл чирэгтэй л гэж ойлгох хэрэгтэй. Тэрнээс яг бэлтгэлийн урд хойно маань хамаагүй. Тийм амар хамаатай. Яг үндэ бэлтгэлийн дараа шууд уураг уух албатай биш. Тэгээ хүн хоол идэх шууд бэлтгэл хийхээ дотор муухай болтын шүү дээ. Тэгэхээр 2 цаг гэдэг гап нь тийм үү? Чадахгүйгээс гадна бас хоолол шингээхээс өөрийн биеинд өөрчлөлт орохгүй гэдэг үгээр. Цуснд чи их хэмжээний сахар байх юм бол тухайн идэвхтэй хийж байгаа бэлтгэлийн үед цуснах сахараа шатаагаад тэгээд үндсэн нь одоо цаад руугаа орчихсон багасна гэж байна. Тэгээд дээрэс нь эрчим нь бас аюул чухал. Бага эрчимтэй дасгал хийж байгаа бол өөхний бодис солилцоо илүү хурдан явагдана. Тэгэхээр юу үгүй амар хүчлээд ах шаардлагагүй юм биш. Тийм. Тэгээд дээрэс нь яг дараа нь би хоол идэнэ. Одоо л банан идэхгүй бол баг бэлтгэл нурлаа энэ гэл те. Тэгж аягүй стресстэй байхгүй. Тийм хамаагүй. Дуусангуудаа л уурга уух галч чичрээл ингээл. Тийм ямар ч шаардлагагүй. Гэртээ хараа тайван уурга. Өлсөдөө л уудаж бол. Тэгэхгүй бол яг дуусаад л шууд уурга уугаад булчин бүп. Би одоо тийм ястай юм баг гэл нэг уурга авч үзлээ. Уучлаа. Гүү тэгээд мартаалгаа. Тэгэл мартангууд би бүр амар сэтгэлээ. Өнөөдөр юм будаа. Одоо нийт ууж байгаа таны өдрийн нийт уураг чинь л өдрийнхөө массыг одоо хангаж чадчих юм бол хэрэгцээг хангаж чадчих тийм болоо. Гэхдээ бэлтгэлийн дараа удаан өлсөд яваад байх нь бол буруу л да. Тэгээ нэг ам цангаад амттай мэдмэр санагдаад тахаар уурга уучаад буруу үед уучлаа гэж сэтгэлээр унжуунаа. Гэхдээ би бол ер нь өглөө уугаад бэлтгэлийн дараа ууж ах юм бол өгнөвлөл зүгээр идэг. Зүгээр одоо тэр нь яаж юм гэхээр өглөө босонгуудаа уураг авчна. Өглөөний цайн дээр уураг их идэх тусам өдрийн турш хоолны аппетит жоохон бага хөдөлдөг. Тэгээд дээрэс нь нүрс усны шингээл багасчдаг. Уураг гэхээр нөгөө юутай хой сойгийн хоёр төлөвлөлт тийм тийм вей сой казен тийм алин зүгээр өдрөл адилхан уураг. Тийм. Гэхдээ одоо яг одоо ялан чамаг одоо чинь хоньны мах, үхрийн мах, дахины мах би дуртайгаа идэж хэлдэг байхгүй. Гол нь тамирчин дээр л цээж мах. Яг тэгвэл тэр чинь тэмцээнд орох гэж байна. Өөхөө багсгаж байна. Авж байгаа нүрсээ бага болох хэвээр. Өөх тусаа хамгийн баг дээр нь байж ярцах хэвээр учраас цээж мах. Та зүгээр л бэлтгэл хийж эрүүл мэндийн хадлаа бэлтгэл хийж байгаа дуртай мах идэл. Хоньны маханд жоохон илүү их өөх байна л үз. Тэгээд яавал гэж. Ялангуяа өвлийн цагаар бол зүгээр шүү дээ. Тийм шүү дээ. Тэг юу ингээл хоньны мах болоод харгалаад байгаа юм байхгүй байхгүй. Харин ч илүү сайн өөх тос сайн авч иж өөх тос чинь 9 ккал нэрхтээ 1 г тутамдаа. Нүрс ус 4 ккал.
Тэгэхээр илүү сайн эрч хүчтэй байна гэсэн үг байна. Жаа хайдаг Их энерги авна гэсэн үг тийм. Ялангуяа хүдний үйлрэлт бол манайх нэг амар дайет бариад авах шаардлага. Харин тийм. Угаасаа амар дараад өсөд идэм үү ч гэх. Тэгээд сой уураг бол яг фитоэстроген гэдэг юм агуулдаг. Энэ нь болохоор эстроген дааврын рецептор дээр очиж суугаад эстрогены блок хийдэг гэсэн үг. Тэгэхээр ер нь эмэгтэйчүүд болон эрэгтэйчүүд ялангуяа эрэгтэйчүүдийн хувьд бол нэг хайхтар зөвлөдөггүй. Гэхдээ зүгээр сой уураг идэлгээл ганц удаа идэлгээл юуч болохгүй л тийм. Байнгын хэрэглэн дээр гэж ярьж байгаа. За вейп, казеин аль нь ч болно. Тэгээд чинь эцсийн дүндээ юу юм гэхээр уурагч 21 гэхин төрлийн амин хүчлээс л тогтцоо. Юуны ч мах байсан 21 амин хүчлэл байгаа. Алийг ч ийдсэн та энийг л авна. Тэгээд эн чинь таны биед ороод амин хүчлэл задраад илэгч нь өөрөө танд хэрэгтэй уурга боловсруулж бүтээнэ. Тэрнээс биш дахианы мах идэхээр бак болоод хоньны мах идэхээр таргалаад байгаа юм байхгүй. Ялахгүй. Уураг л уураг. Вейч уусан хоньны мах ч идсэн амин хүчлэл задраал эргээд харин илэгч нь өөрөө тэрийг ялгаж та өнөхөр булчингийн дасгал хийж ивэл булчингийн одоо эдис болгож тийм чинэр үйлдвэрлэж явуулах нь шүү дээ. Нөгөө нэг им уухаар орой уул гэхийн тэр мүү им намайг өдөр үж орой шиг яаж мэдсэн гэдэг шиг уураг заяа томоко. Тэгэхдээ энэ юана өнөө Им бол цаг байх шүү дээ. яа. Тэгээд яг тэр чин зоон задрах хугацаагаар л ялгаад байхгүй. Казен жоохон удаан задрна, вейн жоохон хурдан задрна. Тэгээд тийм амар тоо бодоод төвөгшөөгд авах хэрэггүй. аль нь амттай. Тэр нь одоо тэгэл үйлдвэрлэгч брэндээс л алах. Тэгээд чиний амтлагааны чанараас л болно шүү дээ. Им ч бол фитнесээ хийж байгаа. Би одоо Тогтмол хийдэг. 3 сард хөлөө хугалаад Ямар амир. би ч нөгөө баяртай явж байгаад Филиппинд юу яагаад өвлжөөд тэгээд ингээд чи нөгөө хүмүүс чинь байнга л мопед түрээсэлж явдаг шүү дээ аль орно. Тэднийг дуурайд баатар. Тэгээд би чинь тэнцээ хөөрхөө удцаа одоо сайхан дасцсан ингээд. Тэгээд явж байгаад уулын уруу явж байгаад онголтч унаад. Тэгтэл бүр өхөнгө шахсан шүү. Ер нь л яг ганцаар явж байгаа үстэй. яг урд манай хоёр найз би ард нь явчихсан аахгүй. Тэгээд би ганцаар явж байгаад өөрөөгөө гимтээсэн бас азтай ч юм шиг бас. Аюултай тэгтэй. Тэр нь өвчлээл гэж бодсон шүү. Унжаах үедээ л тэгтээ амьд үлдсэн азтай. Яа. Касктай явж байсан учраас амьд үлдсэн. Ямар юм. Каск бол үнэхээр аварт юм л. Ингээл урагшаа явж байгаа юм чи мөр годроотол унж байгаа. Хамгийн дөрөв толгоогоор ингээл асфальтын зам дээр тас идчихсэн. Тийм тэгээд дараа нь каск гарч бүр ингээд шамбис ингээд юм зураас мураас гэсэн амар болцсон. Тэгээд би яг толгоогоо цогцоох үедээ бодсон ч хөөх ашгүй өвдөлт мэдэрсэнгүү каскгүйсэн бол өвхөндөө гэж бүр бодож амжтай юм байлээ ер нь. Гэхдээ ер нь мотоцикл чинь хүмүүсийг яг каскнаас бити мөнгө харамлах гэдэг юм билээ шүү. Тэр чинь л тань чинь нөгөө нэг хямдхан каск чинь бүр шууд хаг усарч тийм ээ. Хүүхэн царин тийм муухай шахсан юм шүү. Тийм биш дээ нэг тийм. Зарим нь юм хагас махс байдаг шүү дээ. Бүрээгийн бүтэн байсан учраас. Тийм байна. Баслаа мэдмээр юм. Тэр гутал нь хүртэл айгүй хэрэгтэй юм билээ. Одоо би хэрвээ байкны зориултын гуталтай явжсэн бол энэ бол хуурахгүй байхгүй. Тэгэхээр би зүгээр пүүз кеттэй явжсэн. Тэгээд бол кет маань зад усэрсэн байсан. Тэгээд хөл хуурсан. Кет зад усрын бүр цуг усрээд байна. Энэ баруун хөл хуурсан. Тэгээд тэрнээс хойш би огт бэлтгэл хийж чадахгүй байжгаад тэгээд сүүлд л одоо жоохон багаар сэргийж юм. Тэгэхгүй бол одоо энэ чинь болохгүй шүү дээ. Тийм энэ эд хэсгийг сэргийхийн тулд асар их нөөцөө бардсан юм байна. Одоо ингээд өөртөө одоо хураацсан байсан тэр бүх шимт хижээлээ бардаг. Тийм учраас одоо эргээд бэлтгэл хийгээд хүчтэй юм хийх гэхээр маш хурд ядраад тамиртаад байна. Тэрэн дээр хугацаа хэрэгтэй. Тэгээд одоо заахан заал авч байна. Хүчний юм хийхээс илүү жоохон хурд кардио маяг бол ирж тоглол. Тэгмэр шүү. Яг тохирно. Би бас хаяа хаяа гинэ ямар хүрхэн болов гэж юм бодод. Ямар ичдэг юм бэ хаяа гинэ. Гурав хүрснөө. Тэ гоё мэлээ шүү. Пиклбол тоглол үнэхээр гоё. Нэр нэг тий. Хүрээдэр. Тэ пиклболыг хөгжүүлэх гэдэг манай оноо. Тэгээд би найзуудтайгаа нэлээ хөгжүүлж байгаа. Тэ сайхан Японы пиклболын холбооны ерөнхийлөгч ирээд тий. Тэгээ би бас нэг хэлмэлж магаар одсон чи хэрэггүйсэн билээ тий. Англи хэлтэй байж таараа. Англи хэлтэй хүмүүс байж таараа. Гэхдээ гоёсэн тий гоёсэн. Тэгэхэд чинь Тайваны хэд бас ирсэн. Сингапурын. Сингапур. Сингапурын бүр 30 хүн ирсэн пиклбол тоглох 30
50-аас дээш настайгууд ирсэн. Тийм бас гоё доо. Тэгээ пиклбол чинь дэлхийд бүр амар ирчээ авч байгаа. Тэгээ тэр тусмаа бас залуучуудаас гадна ер нь хижээл насныханд бас айгу дөхөм айгу гоё их хөх шаардлагатай гэсэн мөртлөө ингээ хөрхэн кардио хийж тэгээ зугаатай маягаар тэгэнгүүтлээ нөгөө айгу хүний нөгөө тооцоолох чадвар самбаачлах чадвар энэ төр маш их чухал байдаг болохоор нөгөө нэг хижээл насны хүмүүс тэр тусмаа бүр айгу сайн нөлөөтэй нөгөө тарих толгой сэргэх юм байдаг. Хажууд нэг холбогдоод очно. Хальцаа ингээд зонхоо. Ширээний теннис тоглож идэг байсан биз дээ. Би нэг секцэнд явсан шүү дээ сар. Нөгөө томоогийн хаяа гэдэг шиг. Тэгтээ баглаас тоглож байсан. Би тийм ахаалч нэг хурдны юм жоохон. Агаараа тийм. Бас байхгүй. За тэгвэл сургая. Сурхал. Яна чиний краш чинь би авлаа. Би очно. Одоо бүр их очно гэдэг. Бүр дагаад яваасаалахгүй. За ингээд маш сайхан подкаст оллоо гэж би бол хувьдаа дүгнэж байна. Дандаа тэгдэг хүн цааш тэгдэг. Тий, өөрөө өөрсөндөө. Үзээ инээгээ тий. Өөрөө өөрснөө л баясдаг. Өөрөө өөртөө үзэж инээгээ. Дуусан дундаа уяраад гэдэг шиг. Гэтэ үнэхээр манайд чинь маш сонирхолтой чинь байгаа зү тий. Social influencer. Царайлдаг. Мундаг юмч. Хөхийгч хийн юу бамбатаач ноцлолтон. Тэгээд ингээ фитнестэй зөвлөгөө өгнө. Ер нь эрүүл мэндийн бүхэл талын зөвлөгөө өгдөг цахим эмч гэдгээрээ бас алдартай юм хүм. Эрсийг хинт ч дийлээрээ тэгээд маш гоё ярьдаг байна. Тэгээд өнөөдрийн энэ дугаарыг гоё зочмыг манд дайлсан Royal House хотелийн Irish pub-ийнхэндээ маш их баярлалаа. Тэгээд дараагийн дугаар хүртэл баяртай. За баяртай.